ерөнхийдөө нэг 14 он хүртэл бол дангалт дамжаар явж байгаад 14 оноос эхлээд бол ерөнхийдөө бас бондыг хадгаламжтай нэг хослуулж хэрэгжилж байсан байгаа. Зөвхөн хадгаламж биш, бондтой хамт хослуулаад явж гисэн. Ингээд л хамгийн ихний нөгөө хуримтлал гэх юм да, хөрөнгө оруулалтын нэг хэлбэр бол хуримтлал бий болгож эхэлж байгаа. Хадгаламж байршуулад тэгж би хас банкнд байршуулсан. Судалж байгаа тухайн үед хамгийн өндөр гүйтээд нэгд хоёрт мөн нийлбэл хүүгийн аргаар боддог байсан ганц банк байсан. Босод одоо худалдаа хаанч өдөр бол нийлбэл хүүгийн аргаар боддог. Энгийн хүүгийн аргаар бодцоор хүн айгу баг боддог. Тийм байсан дээр хас дээр тасаа нэг явж ирсэн. За тэгэл хэлсэндээ өдөө сургамж ивэл хүн ер нь эхлээд хөрөнгө оруулагч болохын тулд эхлээд хадгалж хөрөнгөлөө сурах хэрэгтэй байдаг. 100 төгрөг байна уу, 1000 төгрөг байна уу хамаагүй ямар нэгэн байдлаар данс нээгээд хөрөнгөлөө сурах хэрэгтэй. Хөрөнгөлөө сурцсан байхад бол тухайн хүнд ингээд дадал хэвшил болцсны дараа бол хөрөнгө оруулалт болгоод арай өөр чиглэлээр юм арай илүү агшин төвшөнд гараад явхад бол нөгөө суур сэтгэл зүйн үйлдэл бэлтгэгдсэн байдаг гэсэн үг. Тэгвэл шууд би одоо ингээд ийм болон тийм болно гэсэн халаад өгнө гэх юм бол тэр шиг бодлоо юм байдаггүй. Тэгээд шууд алдаад хэлдэг байгаа шүү. Тэгэхээр эхлээд өөртөө сэтгэл зүгээ бэлдэх ёстой. Би хөрөнгөлүүлж сурах ёстой. Би хөрөнгө оруулж сурах ёстой гэдэг тэр сэтгэл зүгээ сайн бэлдээд эхлээд суурьад тавьд өгсөн багт бол дараагийнх нь бол асуудал ингээд давчдаг тийм тал байдаг. Тэгэхээр би бол дараагийн зөвлөгөө гэх юм уу эхний зөвлөгөө бол ерөөсөө л та эхлээд сэтгэл зүгэл бэлтгэж хөрөнгөлүүлж сурах тэр ихний юм бол сэтгэл зүй. Ерөөсөө маш сайн сэтгэл зүйтэй байж ижил хөрөнгө оруулагч болно гэсэн үг шүү дээ. Иймэрхүү та. Нийт бүх юм хийж зөвлөгөө гэвэл. За дахиад нэг асуулт асуучих. Хувьцаа болон бондын аль нэгийг сонгох гэвэл та алийг нь илүүд үзэх вэ? Яагаад? За яг өнөөдөр ингээд энэ 4-р сарын өнөөдөр чиглэлээ 20-оор бодох юм бол би бондыг нь сонгоно. Бондыг. Яагаад тэгэхээр одоо бол ерөнхийдөө нэгдүгээрт хувьцааны зах зээлийн ундаг сарууд нь эхэлж байна. Ундаг улирал нь эхэлж байна. Хоёрт ерөнхийдөө Монгол Улсын эдийн засаг гэлтгүүнд Азийн, дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг харах юм бол ерөнхийдөө эдийн засаг унах чиг хандлагатай явж байна. Хоёрдугаар манай улсын эдийн засаг бол нэлээд хямралтай байна. Тэгээ ийм үед бол хувьцаанд гэхээс илүү бондод хөрөнгө оруулалтыг нь ядаж таны нөгөө хөрөнгө чинь арай ахиу хуваар өсөх юм да. Хувьцаа руу авч болно л доо хувьцаа авчвал яг уу. Тэгэхээр хувьцаагаа авах нэгдүгээр. Хоёрдугаар таны одоо авсан хувьцаа чинь эдийн засаг гайгүй болоод сэрэгчдийн дараа эргээд гой өсгүү гэдэг чинь бас эргэлзээтэй байхгүй эрсдэлтэй. Тэгэхээр энэгэд эдийн засаг юм хямрах тохио өгчлөө. Ийм хүнд байгаа үед бол тэгж хазаа үдсэнд орвол зөвхөн бондод хөрөнгө оруулалтыг явж явах нь илүү амар байна. Яг л нөгөө эхний босох суугаагүй гэх юм уу сэтгэл зүгөө бэлдээгүй байгаа үед бол хувьцаа энэ аваад бол дэмий. Эхлээд хадгаламжтай болоод хөрөнгөлөөд сураад хажуугаар нь бонд аваад бондынхоо бас хооронд ялгаануудыг ойлгоод ингэ явж ивэл нэг жил 2 жилийн дараа ихт бол нэг ухаан олчих штэ. Тэр үед одоо эдийн засаг гайгүй болчих юм бол бас учиртай. Ягаад ингэж хэлж байгаа гэхээр 2008 оноос 2012 оны хооронд явсан эдийн засгийн хямралчин бол одоо яг дахиад давтагдах гэдэг тийм шинж тэмдгүүд бол илрээд байгаа учраас юу хувьцаахаас илүү арай мөнгөө нэг доктортой тодорхой хуваарийг өсгөж явах гэдэг үднээс бонд нараа илүү гэж би бол зөвлөнө. Тэгвэл өнөөдөр одоо яг авъя гэвэл яг ямар бондууд байгаа вэ? За нөгөө мөнгөнд дүнгээс хамаарал янз бүрийн бондууд байгаа. За яг нээлттэй бонд гэвэл шууд биржүүдээр арилжаалагдж байгаа бондуудыг авч болно. Нээлттэй бонд бол одоо зөндөл бонд, голомт капитал дээр, ард securities дээр, мандал капитал гэдэг юм уу, таван богд капитал бүгдэн дээр байгаа нээлттэй бондууд бол. За нээлттэй бондууд бол яг юугаар хаалттай бондоос ялгаатай гэхээр 4% гээд нэг ногдлоо шиг маягийн өгч байгаа шүү дээ хүүний өгөөж гээд. Тэрнээс татвар нь нээлттэй бондын хувьд бол 5%, хаалттай бонд нь 10%.
хүүгийн ялгаа бол байгаа. Нэгд хоёрт бол хаалттай бонд нь бол ихэвчлэн өндөр дүнгээр их хүмүүс ордог. 50 саяас дээш дүнгээр ихэд ороо авчдаг. Яг өмнөдөөс 5-10 сая авч болно л доо. Ялгаа. Яг нөгөө их дүнгээр ордог учраас нөгөө цаад бонд гаргаж байгаа хүмүүсийн тавих шаардлагаас бас өндөр байдаг аахгүй. Ядаж нэг сая төгрөгөөс дээш дүнгээр ороорой гэдэг. Нээлттэй бонд бол 100 сая төгрөг л байдаг аахгүй. Тэгэхээр нөгөө нээлттэй баалтай шиг дотроо шүслэн олон янз юм уу тодорхой зааг ялгаатай байгаа. Тэгэхээр нөгөө шинээр орж иж байгаа хүмүүс маань бол ихтэй нөгөө би яг хичнээн төгрөгөөр бонд ч юм уу хадгаламж хийх боломжтой байлаа гэдэг ихлээр өөрийнхөө санхүүгийн байдалтай бас жоохон дүгнэлт хийгээд тийм. За ингэж хийвэл болох юм байна гэдэг ихлээр нэг тогших маягаар өөрийгөө сорих маягаар ч гэдэг юм уу те сэтгэл зүгөө бэлдэх маягаар бол нэг сая төгрөнд бол авч болох байхгүй 500 сая ч юм уу те нээлттэй бонд. Тэгээд тодорхой хуваар ингээд хүүн тодорхой давтамжаар тодорхой хугацаанд ингээд хүүн ороод ирдэг гэдгийг жоохон биеэр мэдрээд эхэлжүүл дараа нь ингээд мөнгөнд үгүй хөрхүүлээ явж болдог. Тэгэхээр эхний сэтгэл зүгөө бэлдэх хэрэгтэй. Бондоо бас ойлгох хэрэгтэй. Окей. За манай оролцогч нараас асуулт байвал одоо энэ яриа чинь юм чөлөөтэй харилцсан та хэдийн асуултанд хариулах болохоор асуултуудаа чөлөөтэй асуугаарай. Асуултууд чөлөөтэй асууж болно шүү. Юм чи. Гараа өргөж болно шууд микэнэгээд асууж болно манай. Ижүүд. Нөө сонсогдож байна уу? Сонсож байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд маш бас чухал сэдвэр ярьжгаад бидний бас урилгыг аваад ингээд ярьжгаад маш цагдаа зарцуулж маш их баяртай. За ерөнхийдөө нөгөө айгүй хувьцаар айгүй их сонирхоод байсан байхгүй. Тэгээд зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад бас бонд бас илүү одоо бас чухал зүйл юм байна гэдгийг бас ойлголоо л та. Ерөнхийдөө бондыг бас сайн ойлгож өгөхгүй. За хувьцаан дээр юм байна. Нөгөө компаниудын багцлсан хувьцаанууд гэдэг шүү дээ тий. Багц болгоцсон олон компаниудыг нэгтгсэн тийм ер нь юг илүү их сонирхоод исэн юм л та хувьцааг би. Тэгээд сая бондын талаар бас сонсоод бас тодорхой хэмжээний ойлголттой болж авлаа. Тэгээд ерөнхийдөө хэрвээ бондод хөрөнгө оруулъя гэх юм бол ер нь хэр хэмжээнээс эхэлж явах хэрэгтэй юм болоо. Ер нь ямар шиг хэмжээгээр эхэлж одоо хөрөнгө оруулж эхлүүл зүгээр юм бол. Энэ дээр бол нөгөө нэгдүгээр хүн хүний санхүүгийн чадхаас гадна хүн хүний нөө сэтгэл зүйн гэдэг нэг байг чухал үүтэй. Тэр нь юу юм гэхээр за өнөөдөр би 1 сая төгрөгөөр бонд авчиж болно. Тэгтэл бондын хугацаа чинь 1 жил байхгүй юу? 12 сар. Нөгөө талд нь сэтгэл зүйн юунаас хамаарат нөгөө бондыг авцсан байдаг. Ойнс 70 болчлоо гэд хямарч байгаа хил ам татлаа яваад байдаг усуд бас байдаг. Тэгэхээр нөгөө бонд гэдэг чинь нэг төрлийн хадгаламж. Хадгаламжаас ялгаатай хүүн арай өндөр байдаг. Нөгөө хадгаламжаас ялгаатай хүүн өндөр хүүгээ тогтмол авч болдог. Гэхдээ шууд өөрийнхөө хайрцаг танс руугаа татаад авч болдог. Учраас хадгаламжаас ялгаатай. Хадгаламж бол жилээр вэ тодорхой хугацаа заасан. Тэр хугацааны дараа л анхны хөрөнгө оруулсан дүнгээ бүртээ авдаг бол бонд бол олрол тутамд хагас жил тутамд хүүгээ аваад үндсэн төлбөрөө бол бүр хугацааны сүүл үе жилийн дараа авдаг. Гэхдээ ерөнхийн нөхцлүүд нь ийм жоохон ялгаатай байдаг. Тэгэхээр бол энийг нөгөө ихлээр сайн ойлгоод явчих юм бол та заавал 10 сая 100 сая эсвэл 1 саяар орох гэдэг хаалгагүй боломжтой дүнгээр орох ёстой. Нөгөө талдаа нөгөө та нэг эднэрээр орчлоо гэхэд тэр дүн чинь таны амьдралд шууд нөлөөлөх хэмжээний байхгүй байх зүгээр. Өөрөлд та их мөнгөтэй болох чинь байдаг мөнгөөс авах хийждэг. Дараа нь өөрхийхөө санхүүгийн агуулгыг гэдэг дараагийн асуулт бас байгаа шүү дээ. Тэр минийгээ зөв зохицуулж агаад тодорхой хэмжээний дүнгээр эхлээд нэг удаа ороод үзэх хэрэгтэй. Эхлээл алхам хийж үзэх нь аюул чухал байхгүй. Би энд 1000 яриад таавд ямар нэг алхам хийхгүй бол ямар ч хэрэггүй гэсэн үг. Тэгэхээр эхлээд та аль нэг брокинг компани дээр хандаад за танад дээр ямар бондууд байгаа юм, ямар нөхцөлтэй юм,
хэдийн хугацааны дараа би мөнгөө буцааж авах юм, ямар хэдэн дөрөвний хүүтэй буцааж авах юм гэдэг нэг асуугаад авах юм бол жигний алхам. Хоёр талхамтай тухайн брокеринг компаниас тэр дасаа нэлгээд бондыг авч хэрэгтэй. Энэ бол хоёр дахь алхам. Гурав дахь алхам та тодорхой хугацаанд хүлээх хэрэгтэй болно. 3 сар буюу нэг үйлрэл хүлээгээд дансанд чинь яг ног юу бондын хүүгээд ороод ирэх хэрэгтэй. Энийг та хараад энд ямар сэтгэл зүйн мэдрэмж төрж байна, болж гин үү, болохгүй байна уу? Энэ чинь хамгийн чухал гэдэг байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө ингээд ихний алхам хийгээд үзэх хэрэгтэй. Заавал олон 10 сая төгрөг биш. Нэг сая төгрөгөөр та бонд авч болно шүү дээ. Болохгүй байхгүй. Тэгэхээр ингээд та алхам хийгээд үзэх юм бол их чухал байдаг. Тэрний дараа бол нөгөө үндсэн зарчмаа ойлгоод эхлэх юм бол та дэшээ эдэн ч төгрөгөөр хийж болно. Ингээд хооронд нь нэг бондыг аваад бондынхоо хүүг өөр хадгаламж руугаа байх юм уу? Эсвэл дахиад өөр бонд авах юм уу? Ингээд сэлгээд хооронд сэлгээд явчих юм бол та нэг жилд 30-40% өвөжтэй үтэ ажиллаж болдог байхгүй юу? Тэгвэл хүмүүс чинь яадаг вэ? Зөвхөн хадгаламжинд хийж нэгээр хаан банк бол 12-14% үтэ байна. Жишээлхэд тэгэхэд бонд чинь бол нээлттэй бонд бол 17-аас 19%-тэй, хаалттай нь бол 22-оос 21-ээс 22% байх чийтэй. Тэгэхээр нөгөө энэ хооронд нэг маневрлаад нэгээс наваад нөгөөд нэгээр ингээ яваад байвал болохгүй болно. Мөн болон та үгэлээд ямар нэгэн байдлаар нэг алхам хийгээд үзчих хэрэгтэй. Салин брокертэй уулзаад за одоо яах вэ гэдэг шийдээ авчих юм бол нэлээд том алхам болно. Бүгд бонд эрсдэл юм байна. Эрсдэл юм байна. Тэр нь махаас ер нь Монгол одоо ингээд бонд гаргаж байгаа. Дуурчин тэр сонсдгоо Сонсогдохгүй байна. Микрофон чинь нэг дарагдсан юм уу юу? Сонсогдохгүй л болчлоо. Өөр асуух юм бол асуурай. Байна уу? Сонсож байна. Одоо хэр сонсож байна? Одоо зүгээр байна. За. Бондод ер нь эрсдэл гээд одоо аль юм чи ямар нэг эрсдэл байдаг шүү дээ. Тийм юм тэр тал нь бол юу байх бол гэж нэгдүгээр асуумаар байна. Хоёрдугаар одоо Монголд одоо бонд гаргаж байгаа байгууллагууд юунууд байгаа шүү дээ газрууд. За эднэрийн дата ч юм уу тийм юг харах тийм нэгдсэн систем ч юм тийм байдсан болов. За яг одоогор бол энэ чинь бонд болохоор нөгөө OTC буюу хаалттай зах зээл дээр гардаг, бондын зах зээл дээр гардаг мэдээлэл учраас яг тэр нэгсэн нэлт хаалттай хүрээнд гардаг бондуудын мэдээлэл бол зөвхөн тухайн брокер дээр байж идэг. Нээлттэй нь бол угаасаа Facebook дээр ч юм уу гэл ерөөсө бүх хаагасаа үл явж байгаа. Ялангуяа Монголын өргөнгийн бирж дээр бол бүр байж байгаа, тодорхой байж байгаа. Жишээ нь хамгийн сүүлд их чинь засгийн газар сая бондоо гаргалаа. Тэгтээ засгийн газрын бондын хүүн хадгаламжийн хүүгээс бага буюу 11%-тэй байгаа учраас би үлжээ. Та хэдийг засгийн газрын бондыг аваарай гэж хэлж чадахгүй байхгүй юу? Хүүн бага учраас. Инфляцийн хүүгээс бага болж байгаа болохоор Монголын өргөнгийн бирж дээр бол нээлтээр гарч байгаа хамгийн том компани бол Шунглаа групп байгаа. Шунглаа группээр гаргаж байгаа жишээтэй. Тэгээ Шунглаа ч өөрөө топ 100-д ордог том компани учраас эрсдэлгээд байх юм бол бага, арай бага байгаа. Нөгөө талаас ерөнхийдөө бондыг ямар төрлийн компаниуд илүү гаргаад байна гэхээр эхний ээлжинд бол банк бусууд гаргаж байгаа. Lendman, Invescore гэдэг юм үү те. Хамгийн том банк бусууд гаргаж байгаа. Хоёр дахь нь топ 100 аж ахуйн нэгж доторх хий бараг топ 50 дотор нь ордог компаниуд бол бондыг бол маш ихээр гаргадаг. Ялангуяа хаалттай хүрээнд гаргаж байгаа. Хаалттай бондууд дээр бол нэлээд гаргадаг. Нээлттэй дээр нь бол хамгийн сүүл Шунглаа гаргасан, Lendman нэг гаргасан, Invescore нэг гаргасан байгаа. Хаалттай бондууд бол маш ихээр гарч байгаа. Тэгэхээр бол яг энэ ингэж гарсан, тэнд ингэж гарсан гэдэг мэдээлэлнүүд та Монголын өргөнгийн бирж буюу MSCI-гийн руу ороод харах юм бол нээлттэй бондуудын мэдээлэл нь тэнд байж байгаа. OTC буюу бондын хаалттай зах зээл дээр нь бол яалал компаниуд гаргасан бас байж байгаа. Тэндээс ерөөдөө хараад бол харж болно. Нөгөө талаас бонд гаргахын тулд Монгол банк савн үзүүлэх хороо мөн харилцаа эрхлэлтийн холбоо гэдэг
3 байгууллагаас заавал зөвшөөрөл авч иж тухайн бондыг гаргадаг. Аль нэг зөвшөөрөөгүй тухайн бонд олон нийтэд бол зарлагдах ёсгүй байдаг. Хоёрдугаар болохоор зарим компаниуд гэх юм уу өөрсдийн бондыг илүү урдан зарж борлуулахын тулд гэх юм уу илүү үнэлгээтэй хүмүүс төрөхийн тулд үнэлгээ хийдэг. Үнэлгээний компаниудаар үнэлгээ хийдэг. Жишээ нь Mirai гэдэг үнэлгээний компаниар чинь 2-3 компани бонд бол үнэлгээ хийгдээд энэ бол одоо тухайн компани санхүүгийн хувьд бол ийм байна. Бонд гаргаж байгаа үндэслэл нь ийм байна. Бондоо гаргаад бондоос санхүүжүүлсэн мөнгө өрөнгөөрөө ийм ажиллагаа хийгээд тэр нь ийм ашигтай ажиллаад ингээд энэ мөнгийг төлөх жомаа гэдэг бүх үнэлгээг нь бол үнэлгээний компаниуд бол хийдэг. Үнэлгээний компани хийсэн одоо бондууд бол байдаг. Тэрийг бол одоо жишээ нь Mirai CGM гэдэг орох юм бол байж байгаа тэр үнэлгээний компани сайт дээр ямар компани бондуудыг хизээ яаж үнсэн бүгд байж идэг. Тэгвэл эрсдэл байхгүй ш байгаа. Хамгийн гол нь сүүл 4 одоо чинь нэлээ бондын зах зээл үүсэж өгчөөд нэг 4 жил болж байгаа юм. 4 жилийн хугацаанд нөгөө энэ бүх зохицуулж байгууллагуудаас гаргасан журмынхаа хүрээнд ажилтдаг учраас ямар нэгэн байдлаар дампуурсан харилцагчтайгаа ингээд асуудал үүсгэсэн жишээ бол одоогор бол гараагүй байгаа. Миний мэдхээр өнөөдрийн байдлаар бол гараагүй байгаа. Гэхдээ энэ бол эрсдэл байхгүй гэсэн үг биш. Тодорхой хэмжээнд бол байлгүй байх уу. Гэхдээ одоо тийм муу түүх бол гараагүй л гэсэн үг. Тэгэхээр энэ 3 одоо энэ гайгүй шунхлаа лендинг инвесторын бондыг авал бол гайгүй юм байна тий. Ер нь бол тийм гэсэн үг. Тэгээд бас хүн нэлийн өндөр юм шүү дээ. Юу вэ? 18-аас 21 гэсэн үү? Тий. Хадгаламжийн хүнээс өндөр. Хадгаламжийн хүнт бол нарцгааргүй өндөр дүнгээр явж идэг байхгүй. Тийм ээ. Тэгээд ч нөө бид нар хүмүүс бодохдоо би мөнгөө аривжуулна гэж хадгаламжинд хийждэг. Хадгаламжинд хийждэг тэр чинь хүн айгу бага байхгүй. Инфляц чи одоо 9.2 хөлөө 3 гэж зарлж байгаа байдал дээр бол 14-5% инфляцтай яваад байгаа байхгүй юу? Харин хадгаламжийн 12 13 гэхээр инфляцаас доогуур орчоор таны мөнгө өсөхгүй харин эргэсэргээр худалдаа авах чадвар алдаад байгаа байхгүй юу? Тоон дүнгээрээ л өсөд байгаа боловч яг боддоор тад гараад дэлгүүрээс бараа авахд чи авахгүй л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр та ядаж бонд руу хөрөнгө оруулалтыг нэг 18% хүү аваад сууж яг 4%-аар таны мөнгө өснө л гэсэн үг байна. Хамгийн энгийнээр бодоход. Тэгээд нөгөө талд нь бас бонд би сонирхгүй. Хадгаламжаас сонирхноо гэвэл банкуудын бол нэг 12% дундчилж байгаа бол банк усууд дээр бас арай өндөр дүнтэй хадгаламжууд бол байдаг. Тэрийг бас таад судалж үзэх хэрэгтэй. Жишээ нь 17-18% хүүтэй хадгаламжууд бол байдаг банк усууд дээр. Лендинг гэж юм уу, ард кредит ч гэдэг юм уу. Тэр бүгдэн дээр нь байж байгаа. Нэг бол та яг аль нэгийг сонирхож байгаа юм. Би яг санхүүгийн хэрэгцээнд яаж тааруулахын тэрийг сайн тооцоолох хэрэгтэй. Бондууд бол нэг хадгаламжаас ялгаатай та нэг удаа нэг бондыг авлаа 1 сая төгрөг авчлаа гэд нэмж бонд авах боломжгүй байдаг байхгүй яг тэр бондоос. Тэг бас ялгаа байгааз. Нэмж авах боломжгүй юм уу? Боломжгүй. Яг л тэр бонд чинь нэг удаа гараад одоо 10 тэрбум бондыг бол 10 тэрбумыг гаргаад дуусч байгаа учраас дуусчдаг. дахиад гаргыг бол тухайн компани чинь хизээж гаргахыг мэдэхгүй байхгүй юу? Хүн хөрөнгөлөг хүн бол одоо жилийн дараа хэд болох хэвээр тэрийг л маягаад танд өгчнө. жилийн эцэстээ хугацааныхаа эцэст өгдөг үү эсвэл сар болгон данс руу хүн явдаг юм уу? Тэрийг бол нөгөө тухайн бонд гаргаж байгаа хүмүүс одоо компаниуд чинь танд санал болгох байхгүй юу? Санал болгох тийм. Сар болгон хүүгээ өгөөд улирал болгоо өгөөд хаанчлал тутам болгох өгөх юм уу? Эсвэл жилийн эцэстээ хугацааны эцэст нэг мөр бөө өгөөд явах юм уу? Тэр бол бонд гаргаж байгаа компаниас гаргаж байгаа нөхцлөөс хамаар тэрийгээ таад бас бодох байхгүй юу? Ингээд явчихвал надад яах вэ гэдгээ та нар тухайн бонд сонирхож байгаа хүмүүс маань өөрөө бас анзаарч санхүүдэд авах гэсэн үг байхгүй юу? Нөгөө тал хадгаламж бол шууд хөссөн үедээ нэг эндээс одоо олсон жоо илүүчж байгаа мөнгө шууд хэм одоо хадгаламжаа хийж болдог бол бонд бол тэхгүй ялгаатай байна шүү дээ бас. За насаа юм хэлэх гэжсэн уу Ганбаяр?
тий би юм асуух. Насаа асуухчихсан тийм. За. Сайн байна уу? Өдрийн мэнд. Тэрэнд Энэ нөгөө нэг хувьцаа гаргахад санхүүгийн зохицуул хорооноос одоо шалгуулад зөвшөөрөл авдаг штэ. Яг тэр шиг бонд гаргаж байгаа компаниуд бас тэгдэг үү? тэгнэ. Бүгд тэгнэ. Ялангуяа банкуд бол заавал Монгол банкаас зөвшөөрөл авна. Банк усуд бол санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авчиж бондоо гаргана. Аваагүй бол энэ чинь хууль зөрчил зэрэг болоод асуудал болдог байхгүй юу? За. Тэгээд тэр нөгөө нэг нээлттэй бонд бол бага хэмжээгээр авч болд юм байна. Харин хаалттай бондын хувьд нэлээд заавал өндөр түнтэй байдаг юм шиг санагдсан шүү. Би нэг удаа нэг 23 онд декретээ авангуудаа декретнийхаа бүх мөнгөөр бонд авч үзсэн байхгүй юу? Тэгээд жилийн дараа авсан. Тэгээд бас тэр бүлээн гэдэг чинь бас нэлээд төвчээр юм байли. Тэгээ нөгөө миний хэлээд байгаа юм чи тэр ихгүй сэтгэл зүгээр сайн бэлдээрээ бүтэн 1 жил та бонд авцсан гэдэг хүлээн гэдгээ сайн тооцоолоорой л гэсэн үг байхгүй юу? Тийм билээ. Тэгээд нөгөө би юу асуух юм бодчихлаа. Яг нөгөө сая яриан дундаа марцчихлаа нэг асуучихсан юм. Сантараа асуухгүй дөө. Тэгээд нөгөө юу яагаад гэсэн. Тэгээд намаа тэрийг авахд нөгөө баталгаа шаардаад байсан шүү дээ. Нөгөө юуны үйл хөдлөлийн гэрчлэлтэй юу? Тийм нөгөө үйл хөдлөлийн гэрчлэлийн хөлбөр аваад ирсэн нэрээ. Тэгээ нөгөө хаалттай бонд газрууд бүгд тэгд юм уу? Ер нь зөвхөн тэднийх тэгсэн юм болов уу? хаалттай хөрөнд гаргаж байгаа хаалттай бондууд ч нөгөө ер нь зориулт нь болохоор мэрэгжлийн хөрөнгө оруулагчнаас тэгж явдаг байхгүй юу? Хууль нь журман тийм. Тэгээд нөгөө таныг мэрэгжлийн хөрөнгө оруулагч юм уу? Санхүүгийн эрсдлээ дааж чадах юм уу гэдэг чинь юугаар баталгаажуулах юм хэр нэг бол таны дансны хуулга хэрэгтэй болно, нэг бол үйл хөрөнгөний гэрчлэг хэрэг болдог байхгүй юу? Журман тийм юм байна. Одоо бол заавал тэрийг шаардахгүй болчихсон л доо. За баярлалаа. Тийм нэг хаалттай бондны хувьд ер нь өндөр дүн гэсэнтэй. Гэхдээ хамгийн багадаа хэд байдаг? 1 сая төгрөг. Яг гэхдээ бонд гаргаж байгаа компани ч өөрөө бас сонголтоо өгдөг байхгүй юу? 5 сая их шиж байна, 1 сая их байгаа. Тэрээс янз бүрийн хөлбөртэй. Гэтэл ер нь дундад хамгийн бага л сая төгрөг байдаг. Тэгэл тэрнээс дэш яваа. За баярлалаа. За өөр асуулт асуух юм байна уу? Манайхнаас. Чөлөөтэй асуугаарай. Байна уу? Сайн байна уу? Сайн. Сонсогдож байна. За. За, манай хөлт жоохон уйлгнаа тийм. За, газ асуучих. Одоо нэг бондуудыг даатгалын компаниуд дааж авч гин үү? Яаж байгаа тэр талаар мэдээлэл өгөөч. За, даатгалтай бонд гэж байрдаг байсан. Бараг анх даалгам тийм байсан. Одоо л тийм байхгүй болсоо. Тэгвэл хорон бүх юм зохицуулж байгууллагуудаар хяналтаар ордог ус учраас тийм даатгагдсан гэдэг юм бол байхгүй болсон. Яг хяналттай болсон учраас үгүй бол хяналтаар ордоггүй буюу хорон мороор ордоггүй байх үед бол даатгалын компани энэ гэж явдаг байсан. Одоо бол тэр бондыг чинь андрейтер буюу гаргаж байгаа тэр үнцасны компани ч өөрөө хариуцсан явж байгаа байхгүй юу? Тэгэхээр бол даатгал гэдэг юм бол байхгүй болсон байгаа. Гэхдээ даатгалгүй болсон гэдэг энэ эрсдэлтэй гэсэн үг бас биш. За баярлалаа. Ер нь нөгөө санхүүгийн зохицуулах хороо шалгаад зөвшөөрөл өгч ийн гэдэг чинь ер нь бараг эрсдэл баг байхгүй л гэсэн үг гэдэг. Тий, бараг тэгж ойлгож байна. Тий. Хэрвээ асуудалтай байсан бол хороо энэ бондыг гаргаж болохгүй гэж хорчин л тоо зөвшөөрлийг өгөхгүй. Одоо чинь хамгийн сүүл сая Орслон констракшн гэдэг Монголдоо бас энэ баланс салбарт нэлээд өндөр томдоо ордог компани зохицуулах санхүүжүүлэх хорооноос бондгийнхаа зөвшөөрлийг авахгүй баг сар гараа өрсөлдөж жоод сая энэ 4-р билүү 3-р л авлаа шүү дээ. Тэгэхээр чинь бол хороо тийм амархан зөвшөөрөл өгөхгүй бас. Компаниуд ер нь ямар тохиолдолд бонд гаргадгийг одоо нэг хөрөнгө оруулалт тактикал тий яралтай тийм хэрэгцээ гарахаар бонд гаргадаг уу тий. Янз бүрийн шалтгаан байдаг. За эхнийх нь бол эхний хөлбөр бол мэдээж богино хугацаанд хүү багтай буюу арилжааны банкнаас ч 30-40% хүүтэй бонд авсан юу зээд авсанд орвол
нээлттэй муу хаалттай зах зээл дээр нөгөө дээд нь 21-2% хүүтэй бонд гаргаад өөрсдийнхөө үйл ажиллагаанд хэрэглээ явах нь банкуд компаниудад илүү ашигтай бөгөөд одоо хүүний зардал бага байдаг. Энэ бол үндсэн шалтгаан. Хоёр дахь нь болохоор тухайн компани хэрвээ одоо жишээ нь үүдгийг том зах зээл дээр гаргаж байгаа ч тийм эсвэл гадшаа зах зээл гаргах гэж байгаа. Эсвэл компанийн түүхэнд одоо үйл ажиллагааны түүхэн дээр нь энэ компани өөртөө мөн бонд гаргаж ирсэн мө гаргаж байгаа юм уу гэдэг түүхэн хэрэгтэй гэдэг үднээс бонд гаргах тохиолдол байдаг. Ялангуяа одоо чинь Орслон констракшн жишээ нь сайн бараг 64 тэрбумын бонд гаргахад Орслон констракшн компанид бол бондын гарах ямар шаардлага байхгүй байхгүй мөнгөтэй том компани. Гэхдээ тэдний хувьд бол бонд гаргасан түүх байхгүй учраас түүхтэй болохын тулд бонд гаргаж байгаа жишээтэй. Хэмжлэнгээр ингээд яагаад бонд гаргаж байгаа шалтгааныг сайн харж байгаад л бондыг авах байхгүй гэдэг шийднэ гэсэн үг байхгүй юу? Янз бүрийн шалтгаанаар гэж ихэнх нь үйл ажиллагааныхаа илэрх яаралтай санхүүжилттэй гаргаж авах ч тийм үү. Ийм зорилгоор ашигладаг байна. Одоо чинь банк усуд бол нөгөө эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, актива нэмэгдүүлэх үүднээс бонд гаргаж байгаа. Банкуд муу адил бонд гаргахдаа мөн актива нэмэхийн тулд бонд гаргаж байгаа. Бусад компаниуд бол ихэнхдээ эргэлтийн хөрөнгө босгох үндсэн үйл ажиллагаа буюу одоо томд хөрөнгөжөөс ажиллах гэдэг юм. Тим зорилгоор бондууд бол гаргадаг. Өдрийн мэнд би нэг зүйлийг лаалах гэсэн. Нөгөө банкн дээр бол нөгөө банк дампуурахад хадгаламжийг хамгийн түрүү нөгөө олгодог шүү дээ тий. Хэрүү бонд гаргасан байгууллага маань ямар нэгэн байдлаар старлаа гэж бодоход нөгөө бонд худалдаа авсан хүмүүсийн хөрөнгийн төлөлт нь ямар үед яаж явагддаг юм бол банктай адилхан бас хамгийн түрүүнд гэдэг үү эсвэл өөр дараалалтай байт юм лөө. За одоогоор тийм түүх бол байхгүй учраас тийм түүх бол нэгдүгээр гараагүй байна. Яг сүүл санхүүжилт хороор хянагддаг болсноос хойш өмнөх жишээ нь бол зөвхөн шийдвэр мэдрээр яваад заваарсан явж л байгаа. Одоо шийдэгдэг. Одоо хороо бол ингээд заавал хяналтаар ордог учраас тийм бол байхгүй байгаа. Хоёрдугаар тухайн төр бонд гаргаж компанитай хамтран ажиллаж байгаа бондын андрейтер хийж байгаа үнцаасны компани ч өөрөө тэр үдийг бас батлан дааж байгаа байхгүй юу? Үйл ажиллагааг хяналтаа тавьдаг гэсэн үг. Үнцаас нь тэр бонд нь өөрөө ямар нөхцлөөр гарч байгаа вэ гэдгийг бас тухайн бондын танилцуулга дээр нь байдаг байхгүй юу? Бид нар юугаар барьцаалж байгаа юм бэ? Юугаар батлан дааж байгаа юм бэ гэдгийг гээд бондын танилцуулган дээр байдаг. Бид нар үйл хөдлөлгөөнгөөр барьцаалж байгаа юм уу? Толгой компанийнхаа одоо алтын хөнгөөр барьцаалж байгаа юм уу? Тэр мөр бүгд байж идэг болохоор дампуур нь замуугаар одоо дампуурлаа гэдэг тэрийг хариуцж байгаа үнцаасны компани, толгой компани ч юм уу тэд нар хариуцдаг гэсэн үг. За барьцаалагчийн хөрөнгөөр эхний удаад Ер нь гартаа барьцаатай гэсэн үг. Барьцаагүй бонд гэж байхгүй. Цаагаар барьцаатай байгаа. Хоёрдугаарт нь ер нь бол хуучин шууд иргэнээрээ нөгөө нэг бонд худалдаж авахгүйгээр заавал брокерийн түүсэд амжих хэрэгтэй тийм. Тэгнь. Та ямар нэг одоо таван богд байдаг юм уу, голомт байдаг юм уу, ард скурд байдаг юм уу, мандал нь хамаагүй. Заавал үнцаасны компаниар дамжуулж авна. Тэр нь нөгөөрт нөгөө иргэдийн одоо янз бүрийн эрсдлээс хамгаалж байгаа нэг хөлбөр нөхгүй юу. Шууд гүйжчихэд компанитай яриад бондыг авъяг бол мэдээж компани дуртай өгнө. Юугаар ялгаатай гэвэл одоо үнцаасны компанитай дамжуулж хийвэл таны бонд худалдаж авсан гэдэг чинь санхүүжилт болохоор бүтгээд авна. Та шууд гүйжчихэд иргэнээрээ очиод хийчих юм бол тантай иргэний хуулийн дагуу зүгээр л зээлингэрээ хийчих. Зээлингэрээ. За. Ер нь бол иргэнээр бонд худалдаж авч болно. Гэхдээ нөгөө эргээд асуудал гарлаа гэж таны төлөө явах төрийн байгууллага байхгүй л гэсэн үг байхгүй юу? Та зүгээр бод иргэний гэрээ хийж байгаа байхгүй юу? Ийм ялгаа бол байна.
Тэгэхээр өөрөөр хэлбэл ямар нэгэн нөгөө брокежтэй юу хийчихэд контракт хийчихэд тэрүүгээрээ дамжуулаад нөгөө бондынхаа цахилгааг өгөх яах юм бол нэгдлийн байгууллагаар дамжиж байгаа. зурж байна гэсэн үг юм байна шүү дээ, тийм. Өөрөөр та альва эрсдэл гарлаа гэхэд эрсдлийг нь аль болох нөгөө талдаа буюу тэр брокеринг компанидаа өгч байна л гэсэн үг байхгүй юу? Тэгвэл та шууд өөрөө очиод авчих бол болно. 1-2% хүүгийн зөрүүл гарна. Тэглээгээд та эрсдлээ шууд 100% өөртөө хүлээгээд авчиж байгаа байхгүй юу? Нөгөө компани таныг хичнээн том компани ч байсан одоо мөрийг бол мөрж болно шүү, тийм ээ. Иймгүй тэгтээ нөгөө нэг юуны хэрэглэгчийн хувьд бол чи адилхан л хоёулаа яг л ижилхэн худалдаа авах шүү. Өөр компани. үгүй. Хэцүү үед андаа юу. Зөв шал хоёр тэнгэр газар зөрүүтэй шүү. За хайлтаа. Өөр асууж мэдэх лавлах сонирхож байгаа бол асууж болно шүү. Бас ганц бонд гэлтгүй ер нь бол та бүгд үнэхээр ингээд урт хугацаанд хөрөнгө оруулалт хийж бодож байгаа бол одоо чинь хувьцааг бол бас авч болно. Гэхдээ хизээ авах үүдээ сайн тооцоолж байгаа л нэлээд уналт явагдсан үед нь бол авч болно. Ирээдүйд өгснө гэдэг нь нэлээд таамаглаж байгаа үед бол бас авч болно. Жишээ нь одоо юу гэдгийг хаан банк бол дампуурч юм бол Монголын эдийн засаг дампуурч гэж магадaltaй байхгүй юу? Монголын эдийн засаг муудвал хаан банк муудна. Сайжвал хаан банк сайжирч гэдэг юм уу? Гэмшлэр ингэж логиктой жоохон харж байгаа гэдэг юм уу? Тим компаниудын хувьцааг бол багуугаар авч болно. Тэжин хаан байдаг юм уу? Голомт байдаг юм уу? Одоо чи банкудаас лендж байдаг юм уу? Гэмшлэгээд судалж байгаа өөрсдөө хэмжээ боломжоор судалж байгаа бага дүнгээр эхлээд авч үзэх хэрэгтэй. 100,000 төгрөг юм уу 50,000 төгрөг. Тэр нөгөө эхлээд хувьцаа гэж юу юм? Яаж авдгийг, яаж зардгийг, ногдлаш нь яаж орж ирдгийг, хувьцаа эзэмшдэг хурал гэж юугаа хэлдгийг, тэнд нь яаж оролцдгийг гэдэг юм ингээд агаш шатынуудаа сураад авчих юм бол дараа нь та хэдийд ямар дүнгээр орвол илүү ашигтай байд юм байдгийг ойлгоод авчих байхгүй юу? Тэгвэл нэг том алдаа яадаг вөхөр нэг энд нэг их дүнгээр маяг 1 сая 2 сая 10 саяар орчдөг. Нөгөөт нь тодорхой хугацаанд дараа ханш мэдээс баянгад хөдөлгөөнтэй уус унцдаг. Унангууд уур хувьцаа шиг муухай байхгүй маягаад хямраад эхэлдэг. Тэгэхээр нөгөө нэг дор битгий бөөн дүнгээр ав тодорхой давтамжтайгаар бага дүнгээр урт хугацаанд аваа явах юм бол энэ ч ирээдүйд танд хөрөнгө оруулалт болоо явчих واخгүй юу? Бага дүнгээр тогтмол авах нь ихтэй билээ шүү дээ, тий? Тий. Бага дүнгээр тогтмол ав. Тэгээ ер нь нэг юм жишг байдаг юм. Улс орон яаж сүүрч дампуурч дайн тулаан болж исэн нэгэн салбар л байнга өсөлттэй явдаг. Тэр нь хүнсийн салбар. Одоо апу баг өнгөрсөн жил 100 жил аваа гэсэн чинь гэж чинь бол ямар ч асуудалгүй яваа л байна. Өсөө хвцаад байж л байна. Өнгөрсөн жил 60 жил аваа ийсэн. За монс хүнс байж юм. Жишээлхэд энэ гур болоод за төмөн шууд байна. Төмөн шууд энэ жил 20 жилийн аваа хийн. Одоо энэ намар хийн бас өнгөрсөн жил өршлөө тэмдэглэсэн гэх юм да. 20 жилийн аваад явж байгаа. Гэмшлэгээр хүнсийн салбарын хувьцаас бол багаар түгэд авцсан байхад бол буруудахгүй. 10 жилийн дараа 20 жилийн дараа гэхэд бол өнөөдрийн ханшаас бол шал өөр төвшөнд очсон байх нь тодорхой. Гэмшлэгээр ингээд нөгөө ямар хувьцааг нь яаж авах юм, ямар үед нь бондыг аваад ямар үед нь хувьцаагаа авах юм, аль үед нь бас хадгаламжиндаа хийх юм, хадгаламжиндаа ямар хадгаламж нээх юм гэдгийг бас сайн тооцоолол хийчих юм бол болохгүй байхгүй. Одоо нөгөө бүх банкуд болон банк усууд чинь өөрсдийн гэсэн вебсайт мэдээлэл нь ил тод байж байгаа учраас та бүхэн хүүг нь хараад судлаад үзэхэд бол болохгүй байхгүй, бүгд нээлттэй байгаа. Тэгэхээр одоо би бол чинь одоо 9 сар гартал бол ямар нэгэн хувьцаа бол авахгүй дандаа бонд аваа явчихна. Тэгээ 9 сараас харж агаад бондоо нэмж авах уу, одоо өргөжлүүлж авах уу, эсвэл хувьцаа руу оруулах уу гэдгээ шийдэж явчих واخгүй юу. Тэгээ үндсэндээ та бүдд би зөвлөхөд бол бонд, хувьцаа, хадгаламж гэсэн 3 юм байна. Энийг одоо 100% гэж үзэх юм бол 33 байх юм уу? 60 20 байх юм уу? Эсвэл 40 30 байх юм уу? Тэрийг та бүд өөрсдөө хэмжээндээ тооцоолж байгаа л тодорхой дүнгээр хийгээд
Үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь эхэлж үзэх хэрэгтэй. Тэгээд болж ирээ Жишээ болохгүй алхам хий. Алхмаа хий тий. тий өнхөө алхмаа л хийчих. Эхний алхмаа хийчих. Тэгэл аяндаа ингээд юу яаш таа ингээд дадал зуршил болоо явчих хэвээр. Надад нэг асуулт байна. Энэ улс руу самралтаа манай Монголын компаниудын хувьцаа ер нь хийс болдог бол За ер нь бол орон нутгийн өмчтэй буюу жижиг давталгаа могоон голч тийм үү дандаа нүүрсний компаниуд л тийм байгаа. За тэднээс яг ил тод арай нэг дөнгүүр явдаг жижиг давталгаа буюу TTL буюу өмнө нь цогцод байгаа тэр л арай дөнгүүр бусдаар бол бас хэцүү шттэ. За тэгтээ яг эдгээр бол орон нутгийн өмчтэй байхгүй. Төрийн өмчтэй гэх юм бол холбоо Монгол шуудан эдгээр бол хамаагүй дээр болцоо. Яг нөгөө төрийн өмчийн оролцоо нь 51% дээр ч юм уу 60% дээр байгаад байгаа учраас гайгүй. Төрийн банк бол 95% нь 97% ч лөө төрийн өмчт байгаад байгаа учраас бас эвгүй. Хэдэн хувь нь төрд байгаа орон нутгад байгаа гэдгээс хамаарат бас учиртай. 5-7 дээр бол шинэ ноглаш өндөр өгдөг ч гэсэн одоо ингэ нүүрсний борлуулалт муудчаар 5-7 бол өөрөө бас тийм ирээдүйдээ хувьцаа биш болоо авчиж байгаа. Гихмшлэнгээр ингээд нөгөө зах зээлийнхаа хандлагыг харна. Тухайн аль салбар эдийн засаг яг аль салбарт явуулж байгаа компани байдгаас хамаарал нөгөө алийг сонгох үед шийдчихнэ. Тэгэхээр заавал бас төр байгаа гэдэг муу гэсэн үг бас биш. Сайн гэвэл одоо чинь Монголын хөрөнгийн бирж өөрөө 35-6% олон нийтэд санал болгоцсон. Одоо үйл ажиллагаа хамаагүй сайжраад төрийн компани биш юм шиг л ажиллаж байна. Хувийн 100% юм шиг л ажиллаж байгаа. Тэгэхээр нөгөө яг алийг яаж харагдасаа л хамаараа явчихна гэсэн үг. Гэхдээ энэ нөгөө аваараа гэсэн үг биш шүү. Сайн явж байгаадсан одоо гэдэг ноглашиг нэг олигтой тараадгүй мэдээж Монгол шуудан захиргаа холбооч тэдэр байгаа. Үндсэний 51% эзэмшдэг босд нь ингээд хувьд байгаа ч гэсэн чинь бидний хувьд ноглашиг чухал гэж харах юм бол ноглашиг олигтой өгдөг компаниуд бол байгаа. Тэгэхээр яг аль нь байдгийг сайн анзаарч харцал байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр нөгөө та бүгдийг хувьцаа харах сонирч байгаа бол Монголын хөрөнгийн бирж дээр бүх хувьцаат компаниудын мэдээлэл нь байгаа. Одоо өнөөдөр чинь уржигдраас эхлээд нөгөө 25 оны 1-р үеийн тайлангууд нь ингээд байршаад эхэлчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр санхүүгийн тайлангуудыг хараад уншиж сурнаа л гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан хэр явж байгаа юм тийм ээ. Тэднийг сайн уншдаг болно л гэсэн үг. Таныг зөвлөгөө та бүгд маань одоо бодогчдын группүүдэд л байж бай. Ийс жороог бол орчих. Тэгээд тайлангийн тэр мөрөнд энэ юу ингэж асууж явах юм бол тэнд жинхэнэ мэрэгжлийн нэгтнгүүд байдаг учраас тань тайлбарлаад өгчдөг байхгүй юу. Одоо миний дуршлаг бол тийм байхгүй юу. Ойлгохгүй мөн шууд энэ мөрний энэ утгатай энэ дүн чинь яг гэсэн үг юм бэ гэдэг нэхлэн групп дээрээс ороод асуучаар тайлбарлаад өгдөг юм байдаг. Тэгэхээр та санхүүгийн мэрэгчлээ биш л бол зүгээр л нэхлэнгийн группүүд дээр байж хөрөнгийн бирж дээр байгаа танаар сонгож байгаа овчид компани чинь хагас жилийн эсвэл жилийн эцсийн тайлангууд та өөрөө уншаад ойлгохгүй юмуд бол асуухад бол ямар ч асуудалгүй байдаг хгүй. Энэ намын холдгийн хувьд бол ямар хувь юм? Наад чинь бол юу шүү. Хувьчид компани биш. Хязгаарлам тарьстай хэхэг аахгүй юу? За. Тий. Энэ нөгөө баг хувьчлал гэдэг тэрүүгээр нэг бахан нөгөө юунод өгчсэн шүү дээ хувьцаа. Тэгэхээр ягаан тасбрээр бол тэр одоо ямар ч хөдөлгөөнгүй л байгаа дах юм. Тэр чинь та яг өөрийнхөө ямар компани дээр бүртгэлтэй байгаа ийм Монголио руу ороод баруун доод өнцгтэр чинь байгаа профайл зэрэг орохоор чинь нэг олон жагсаалт байгаа. Тэрний дунд тавьцаад нь үнцаас гэсэн хэсэг байгаа. Тэрнлүүг ороод харахад таны нэр дээр байгаа цэгэр ягаан тасбрын 92-оос 94 оны хооронд олгосон бүх компаниуд чинь мэдээл байж байгаа. Хэрвээ та зарчаагүй бол нөгөө зараагүй яг зүгээр нөгөө тэр номин дээр байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг нөгөө ямар нэгэн хөдөлгөөнд оруулахгүй арилгаагүй тэгээд жоохон ч үнэн угаас амар жоохон юм биш. Тэгээд одоо номин гэдэг компани ч номоо холдинг гэдэг компани ч өөрөө
хязгаар хариуцлагатай компани шүү дээ. Тэгэхээр тэр бол тань дээр яг одоо ийм өнгөлөд чинь номон холдингийн хувьцаа эзэмшигч гарч байгаа мó. Эсвэл номон гэдэг өөр нэртэй хувьцаат компани. Номын холдинг. Та чинь том уу юм биш шүү дээ. Гэхдээ гэхдээ тэр чинь амар жоохон дүний нэгжийнх нь үнэн амар жоохон байхгүй юу? Гэхдээ яг тэр нэгжийн үнэн чухал биш байдаг байхгүй юу? Яг л наач уусаа хөдлөхгүй шүү дээ. Бирж дээр байдаггүй компани ч хамаагүй шүү. Танд юу чухал гэвэл тоо ширхэг чухал байхгүй юу? Гэтэ одоо наач улсын бүртгэл дээр одоо тань дээр нэг ширхэг гэсэн нэг ширхэг гэрэл байна. Тэрийг та нэг өдөр Баатар сайханд миний нэг хувийг тэдэн дөрөөр аваа гэж хэлвэл юу ийхээс бусдаар наач бирж дээр байдаггүй ч ямар ч тийм нөлөө хөдөлгөөн байхгүй. Ийм ч юу наач бол харин та номоо холдонгоос юуг асуух ёстой, хүсэх ёстой, шаардах ёстой гэвэл өнгөрсөн жилүүдийн ногдол ашгийг би авъя. Миний хүртэх ёстой гэдэг 1000 төгрөг байсан ч хамаагүй би авъя гэж хэлэх ёстой байхгүй юу? Баатар сайхан зөндөл авч байгаа байг бодвол номоо холдонгийнх юм чинь. Тэгэхээр номоо холдонг дээр таны хувь эзэмш байдаг бол тэгэл тэргээ та очиод авах гэсэн үг л дээ. За зөвхөн нийтээр гарч байгаа юм тий. Тий. Тэгэхээр мэдээлэл нийл тод биш учраас би бол таныг шууд хэлж чадахгүй. Олон та ийм өнгөлөд төр чинь байгаа бол тэрийг бол та байгаа компанитайгаа л очиж уулзах гэсэн үг байхгүй юу? За баярлалаа. За өөр асуух. Зөвлөл асуурэ. Тэгээд ерөнхийдөө би бол тайлбал байгаа учраас Мөнгөн цааш гарсан асууж. Би нэг юм асууж. Одоо ингээл манайх амар нөө инфляц чинь байнга л буурж байгаа шүү дээ. Ер нь өсөж байгаа шүү дээ. Одоо яг ийм тохиолдолд бид нар ер нь одоо мөнгөө ер нь ямар зүйлд одоо хөрөнгө оруулах юм уу? Яг яавал илүү биднэрт ашигтай байх вэ? Одоо ингээл манай төгрөг бол ингээл ямар ч үнцнийг болоод байна. Тэгэхээр валют худалдаж авсан зүгээр үү? Яа тийм бол нэлээд нөхцөлд. Бондор хөрөнгө оруулалтыг хийж байгаа бол та төгрөгөөрөө байсан дээр. $1 өслөө тэрний жилийн өсөлттэй долларын жилийн өсөлттэй өв чинь дундаж 5.6% байдаг. Долларын өсөлт. Та эргээд яг тэр хөвөрөө бас буурдаг. Жилийн өсөлт нь тэгж явдаг. Хэрвээ боломжтой байдаг бол та ихтэй бонд аваад ч тийм эсвэл хувьцаа аваад байг тэрийг хараа ширтээ суугаад завгүй гэвэл арай өндөр дүнтэй 17-18% хүүтэй банк усуудын хадгаламжинд ичж болно. Тэр нь амар. Өснөр дээр мөнгө нэмэл хийж штт. Тийм бол валюта инфляц албан ёсоор 9-10% гэхэд нөгөө талд нь хадгаламжаа 17-18% хадгаламжинд хийчих юм бол нэг мөнгө ямар ч ясна 7-8% өсөд байна л гэсэн үг. Тэгээ хамгийн гол нь яг нэмж хийж болдгоороо л ялгаатай байхгүй юу? Жишээ нь ард кредит дээр бол бүр автаа учраас апаар нээж болж байна. Даасан шууд хараад өдөртөн хүчнээр хараа явчих болно. Лендемэн дээр бас байдаг. Лендемэн 17 байдаг баг шүү хүүн. Тэгээ нөгөө айл банк усууд дээр ямар нөхцөлтэй хадгаламжууд байгаа юм бэ гэдгийг бас бүгдийн сав нэг үрсэн сайн судлаад үзчих хэрэгтэй. Тэгэх юм бол бас нэг талдаа амарахгүй юу? Өссөн үедээ харчин эндээс сул юм орж ирвэл матч хийгээд хадгаламж руу хийчихэн өөдөөс хөөрхөн өндөр дүнгээр өсөө явчихна. Би бол хамгийн ихний арга хэмжээ бол тэгээсэй гэж зөвлөх байна. Тэгээд ер нь бол юм бидээ хадгаламжн дээр бол тайлбарлах өндөр хүүтэй хаана байна? Ямар нөхцлөөр олгож байна? Тэрийг харж л авах хэрэгтэй. Огт хадгаламжгүй байж болохгүй. Бас огт хувьцаагүй байж болохгүй. Бонд руу бас нэг жоох юм оруулдаг байх хэрэгтэй. Гурваланд нь байх хэрэгтэй. Зөвхөн нэгээд нөгөө хоёрыг хайж болохгүй. Тэгэхээр бол бүгдэнд нь универсал гэх юм те байж байгаа хэрэгтэй. Тэгэхээр нөгөө миний хэлээд байгаа таавд ямар ч нэг алхам хийгээд дүүчих.
Тэгээ жил бүгдээрээ одоо 19 хүн бай. За наагчлаа 18, за нараа ашиглаа 17 хүн биш. 17 хүн маргааш нас эхлээд нэг алхам хийгээд үзчихэж жилийн дараа дахиад өнөөдөр шиг ярьлаа шаал өөр төвшөнд ярьдаг болцсон байх хэрэгтэй байхгүй. Бүгдээрээ тодорхой хэмжээний бас боломжийн хүүтэй хадгаламжиндаа сартаа байна уу, хөлөлтэй байна уу тодорхой мөнгө хийждэг те. Дэлс бол энэ дээр удаа хийждэг. За нэг ганц сая төгрөг нэг бонд аваад үзсэн. Нөгөө хүн өдөө дараа жилийн 26 оны 4 сард орж ирэх гэж байгаа шул ороод ирсэн ч гэдэг юм уу те. Хүн бондын хүн ингэж орж ирж ийсэн гэдэг ярих юмтай болсон байх хэвээр. За нэг хувьцаа авсан байлаа гэд ногдлаш нь ороод ирсэн. Хувьцаа эзэмшдгийн хуралдаа суугаад үзсэн. Тухайн компанийнхаа цагирлуудтайгаа бас найзтай гар бариад үзсэн байх хэрэгтэй байхгүй. Ингэж бид нар нөгөө хөрөнгө оруулагч болно. Өргөдөлтэй болно. 10 жилийн дараа 20 жилийн дараа шал өөр төвшөнд байж байгаа хэрэгтэй байхгүй. Ингээрэл ялгаатай. Тэр бол та хэд миний аварсан алхам хийгээрээ. Нэг дүрм яриад идэг шүү дээ тийм. Өндгөө олон сагсанд хийгээд тэр юмнаас ингээл аваад оролдоол эхлээл тийм алхам хийгээд тахл хэрэгтэй. Ер нь бол тийм. Би ч анх бол мэдээж дөнгөж төрөнгөтэй л бүгдийг мэддэг чаддаг мундаг бол байгаагүй шүү дээ. Яг л бас юугаач мэдгүй явж байгаа л эхлээл хадгаламжаар хэлсэн дараа нь бонд руу орсон, хувьцаа руу орсон. Одоо гурван энэ хооронд нь хослуулаад явж байна. Одоо ногдлаа шиг ороод ирэхээр би жишээ нь бонд аавна. Бондын хугацаа нь 9 сард дуусахаар бондыг авчна. 9 сард бондын хүүн үндсэн төлбөртөг ороод ирэхээр нь хадгаламж руугаа хийчихнэ. Хадгаламжийн бас нэг 11 12 сард дуусах хадгаламж руугаа хийчихнэ. Тэгээд тэр бас хөөрхөн жогоожсон голхгүй тэр хүүн ороод ирнэ. Дөнгөтнөө тодорхой хэмжээний ногдлаш гайг өгчдөг компаниуд руу хувьцааг аваад оруулчихна. Ингээд хооронд нь маневрлал хооронд нь сэлгээ явчих хэрэгтэй байхгүй. Тэгжиж бид 5 цаасны оромтолтой болно. Тэрийг ингээд жил болгон тогтмол хийгээ сурчих юм бол 10 жилийн дараа 20 жилийн дараа бол шал өөр болчих хэрэгтэй байхгүй. Ядмал жилийн дараа бид нар арай нэг өөр юм ирдэг болцсон байх тал болоо явчих гэсэн үг байхгүй. Одоо багаар эхлүүлэхэд эхлээд зүгээр нэг компани хувьцаа авч ирсэн дээрөө эсвэл ингээд нэг 2 3 компани түүний хувьцаа аваад сар болгон тэндээсээ ингээд орлогоосоо нэмээд арвижуулаад явсан дээр гэдгүү. Ер нь бол ингэн нэг компани дээр юу гэдгийг бүх мөнгөө хийднэ гэсэн үг бол бас биш. Салбараар нь хардаг байхгүй. Мужийн салбарын би аль компаниудыг авах юм бас алийг авахгүй. Банк санхүүгийн салбараас би чинь алийг авах юм алийг авахгүй гэдэг юм уу. Тэгээд одоо засаар болгонтой 100 сая төгрөг илүүшлэх гэх юм уу хувьцаанд оруулах сонирхолтой байгаа бол за жишээ нь мужийн салбараас гэвэл арай ногдлаш маш өгдөг бас хувьцаа эзэмштэй гарын бэлэг ганц өөр юм өгчдөг гэх юм бол апуг авах хэрэгтэй 30 сая төгрөгөөр 30 апуг нь аваад за өндөг хувьцаа эзэмштэй хурлаараа банк өндөг өгдөг төмөшмөтэй бас авчих 30 сая төгрөгөнд за эх 7 хоногт сүүвчаатын 2 дахь өдөр сүүвчаатын хурал болно тэн дээр сүүвчат бол сүү тараг зайраг бүх юмар ингээ бялгадаг учраас бас 30 сая төгрөгөнд сүүвчатыг авчих. Энэ бол ихнийх нөхгүй. За тэгээд банк цаашаа ингээд аваад ийгүүл чинь апуг гэдэг юм уу төмөшмөтэйг аваа авчих байхгүй. Яг бол апуг бол нэгэн тогтцсон үйлдвэрлэл дампуур нь бол удлаа болсон үйлдвэрлэл төмөшмөт бол өсөж явж байгаа ирээдүйд томхон тодорхой болчихсон компаниуд тэргүүл яг нэг сар болгон 30 сая төгрөг аваад байхад буруудахгүй. Яг энэтэй адилхан та өөрийнхөө мэддэг салбарыг эхний ээлжинд ямар компани байгаа тэрийг сайн анзаарч харах хэрэгтэй. Тухайн компани ч өөрөө одоо компани соёлын хувьд ямар компани цагирлууд нь ямар хүмүүс байдгийг, дузын гишүүд нь ямар хүмүүс байдгийг ингээд бас хөөрхөн судалгаа хийх хэрэгтэй болно. Тэгээд тань таалагдчихвэл дэж авч болно. Таалагдахгүй бол бишнээ ногдлаш өгдөг байсан ч бас авахгүй байх хэрэгтэй байхгүй. Яг бол тань таалагдахгүй л байгаа юм ч тэгэл бас олон хүн таалагдахгүй гэсэн үг байхгүй. Яг тэрнтэй адилхан жишээ нь үүдгийн апуг бол хүн болгон мэддэг. Хувьцааны зах зээл рүү орж иж хүн болгон эхлээд апуг авдаг. Их дүнгээр биш дээ жоохон л авчихад болно. Дараа нь гээд өөр салбарын
хувьцаануудыг сонирхоод авч болно. Тэр бол нээлттэй. Хамгийн гол нь та эхлэл хэрэгтэй. Аль нэг брокеринг компанид даснаа гээд бондооч ав, хувьцаагаач ав. Их дүнгээр биш хамгийн гол нь. Бага дүнгээр аваад өөрийгөө нэг бэлдэх байхгүй. Сэтгэл зүгээ бэлдэх хэрэгтэй. Дүнгээр аваад хямарчсанд орвол бага дүнгээр авчаад сууж яана. Ядаа сэтгэлд амар байдаг байхгүй. Ингэж авдаг юм байна, ингэж зардаг юм байна гэд туршиж суугаад бага дүн зүгээр 1000 төгрөгөөс нь ч болно шүү дээ. Бонд ер нь доотлон 5 сая хэлдэг үү? Юу нэ бондоо? Ер нь ихэвчлэн 5 сая маяг заасан байдаг уу? Яг нэг хаалттай өрөөний бондууд бол тэгдэг. Ялангуяа их дүнгээр гарч 60 тэрбум байдаг юм, 80 тэрбумаар гарч байгаа бондууд бол тэгдэг. Нэг 10 тэрбум, 20 тэрбум дээр байгаа бондууд бол арай гайгүй. Нээлттэй нь бол 100 мянга, хаалттай нь бол 1 сая эхэлдэг. Тэгэхээр та төрлийн бонд авах чагасаа л хамаарна гэсэн үг. Ер нь нөгөө би сонсоод ирсэн чинь бонд бол нөгөө судалгаа хийгдсэн байдаг учраас ямар ч эрсдэл нь бол харьцангуй бараг л эрсдэлгүй л гэж яриад ирсэн. Тэр үнэн үү? Огт эрсдэлгүй биш. Тэгж тодорхой хэмжээний эрсдэл байгаа. Гэхдээ хамаагүй эрсдэл багтай л гэсэн үг байхгүй юу? Эрсдлийн түвшин маш бага гэсэн үг. За баярлалаа. Би минь түрээ. Асуу. За та мандал одоо нэг групп яваад шүү дээ тий. Нөгөө мандал даатгах гэдэг хөрөнгөлөл энэ гэдэг. Тэдний талаар бас нөгөө арт корпорацийн талаар саналаа хийж байна. За энэ хүндэл ярьчихсан юм. Энэ дотроо л ярихад биш та. Мандал сагуу нэгдэлгээд компани байгаа. Тэднийгээс гаргасан MFG буюу мандал ирээдүйн өсөлт гэж сан бал байгаа. Тэрийг даасууж авах байна. За нэг үг л хэлье. Мандал ирээдүйн өсөлт сан бол анхны гаргасан зорилго нь бол банкуудын хөгжилд оролцож банкуудад хувь эзэмшиж явъя гэдэг зорилттой байсан боловч одоо болтол наад энэ зорилготой хүрээгүй байгаа. Ханшийн хамгийн өндөр багт нь авчаад одоо ханшууд нь бүгд шалан дээр очсон. Шал арчаад хямдхан болцсон байхад одоо хүртэл нэмж яваад дундаж ханшаа буулгахгүй яваад байгаа нь нэгдүгürt надад таалагддаггүй. Тэдний энэ сангийн менежерүүд гэсээ илүү тэрийг өдөрж байгаа хоёр ганц зэрэгс нэг өндөр нэг намхан. Намхан ганц зэрэгч бас метр 80% өндөртэй шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийн харьцаа хандлага надад ерөөс таалагддаггүй нэг. За хоёр дахь шалтгаан нь бол сая тэнгэр даатгал гэдэг даатгалын компани IPO хийсэн. Тэр бол мандал даатгалын том ганц зэрэг буюу ганц зэргийн эхнэрийн компани аахгүй юу? Гэтэл мандал сагуу нэгдэлд дотор чинь мандал даатгал гэдэг дахиад нэг даатгалын компани байгаа. Тэр нь нөхрийнх нь компани. Тэр нөхөр хоёр нэг салбарт яг ижилхэн хүлээс авалдаг даатгалын компанитай хоёулаа хувьцаат компани ингээ явчихаар энэ нөгөө амар том компани соёлын хөгжлөөр юу гэдгийг ёс суртахуунгүй үйлдэл болчихж байгаа байхгүй. Эхнэр нөхөр хоёулаа даатгалын компанитай тэгсэн хоёулаа хоёр биенийхээ нөлөөбөхөө хувьцаа эзэмш болоо явчихж байгаа. Тэгэхээр мандал ирээдүйн сан гэсэн 17 байна уу нэлээд өндөр хувийг нь тэнгэр даатгал эзэмшиж байгаа. Тэгэхээр энэ чинь бол аш сонирхлын аюул том зөрчил байхгүй юу? Тэгэхээр иймэрхүү байдлаас нь хараад чинь мандал даатгал дээр бол юу мандал сагуу нэгдэл дээр бол бүхлээр нь яг энэ хувьцааны зах зээл дээр байдаг улсууд бол их дурггүй байдаг. Одоо та хэд маань явсан мэдээд тавлаа. Тэгэхээр бол бивэл хувьсаа зөвлөхөд мандлаас хол байл гэж зөвлөнө. Ард сагуу нэгдэл бас муу адил. Үндэсний хөгжлийн сан гэдэг бас нэг хөрөнгө оруулалтын сантай. Даатгалын компаниуд нэж ард даатгал гэдээ байгаа. Юугаар алгатай гэвэл нэг нь 50 тэрбумынх, нэг нь 5 тэрбумынх. Ард сагуу нэгдлийн үндэсний хөгжлийн сан бол 5 тэрбумынх. Тэдний 5 тэрбум дотор бол ард сагуу нэгдлийн хамаарал бүхий хувьцаа нь бол ингээд багасаад л яваад байгаа. Анх бол нэлээд их дүнгээр байхад нь би жишээ нь
нэлээд шүмжилж одоо наадах болоо гэж иж болиулаад ленд юм жижиг давталгаа апо гэх мэт тийм том компаниуд ноглас өгдөг өсөж явдаг дандаа ирээдүйд дандаа өсдөг тийм том гоё компаниудыг аваа гэж баг загнасах юм болж иж тэдний багцыг өөрчилж ирсэн. Тэгвэл тэдийг нийт вакцины дүн жоохон ч гэсэн ингээд хос нь бол арай хос гэж нэрлэдэг товчлол нэр өмсний хүчээр сандах. Тэр нь бол арай дөнгөөр гэхдээ анш болоод нөгөө нийт актив нь жоохон учраас нэг тийм ач холбогдол багтай. Ард даатгал нь бол мандал даатгалаас бол арай жижиг гэхдээ бас томорч байгаа компани. Мандал даатгал нь системийн хувьд бол бас нэлээд дээгүүрт ордог, эхний тавд ордог том компани. Ард нь бол бас тавтаа байдаг гэхдээ мандлыг бол арайг үзэхгүй. Ингээд нөгөө даатгалын компанид бодоход би үл жишээ нь мандал даатгалын хувьцааг бол авдаггүй, MFG буюу мандал ирээдүйн өрсөлдөсөн сангийн нэг зэрхийг бол авдаггүй. Нөгөө хоёроос нь бол жоохон бол байгаа. За тэгэл тавд өөртөө дүгнэлтээ ихэнтэй. За баярлалаа. Амино. Энэ өдрийн хүргэе. Энэ өнөө надад брокеруудын компаниудын талаар нэг жоохон мэдээлэл хүргэж өгч болох. Жишээлбэл би нөгөө Apex-ийн нэг аппликейшн байдаг шүү дээ. Тэрнээс болоод нэг жоохон хувьцаа өөртөө багц авсан хувьцаа тэгээд бонд үйл хөдлөлт. Тэгээд нэг хугацаанд ерөнхийдөө ингээ хараад явчихад хувьцаа нь айгүй ингээ нөгөө гадаад компаниудын хувьцаа байдаг дотроо. Тэгээд өнөөдөр нэг жоохон унцтай харагдаад байдаг байхгүй юу. Тэгээд яг үйл хөдлөх хөдлөх бонд нь айгүй хөөх өсөлттэй байдаг. Ингээл хараад хаад нэг жоохон мөнгө төгрөг оруулгууд одоо 1000 төгрөгөөр ч юм уу 2000 төгрөгөөр ч юм уу 18% өсөлттэй ч юм уу тэр нь ингээ харагдаад хүнд айгүй гоё мэдрэмж өгдөг юм лээ. Тэгээ өвшөө нэг годомт капитал гэдэг саа тийм годомт. Тэгээ Насра мика хаагаарай. Чимээ орж ирээд байна. тэр талаар та надад нэг хэлээд өгөөч. Баярлалаа. За унцаастай компаниуд бол нийт Монгол улс бүртгэлтэй 82 компани байж байгаа. Сая сүүлд нэг компани гэдэг үлээс зогсоод хасагдаад 81 болоод Монголын өрнгийн биржид тайлангаа өгдөг нэг 54 компани байгаа. Тэр 54-өөс топ 10 дотор бол топ 5-д нь бол Голомт Капитал, Apex, Mandal Hard Securities тэдгээр ордог. За эдгээр компаниуд дээр бүгдэн дээр нь бол арилжаанд орж болно. Мөн бүгдэн дээр нь бондын арилжаанууд бас харагддаг. Нээлттэй бондууд бол бүгд харагдаж байгаа. Яг хэрэглээний явцад хүнд адилхан байдгүйгүүд бүгд адилхан нэг систем учраас бүгд харагдахын үед бол бүгд адилхан харагдана. Юугаараа өөр ингэвэл зүгээр тухайн компаниудыг хэн өдөрж байгаа юм, толгой компани хий юм. Мөн тухайн үнцээс нэг компани бондыг голчилж байгаа мó, хувьцааны зах зээлийг голчилж байгаа мó гэдгээс хамаарат нөгөө хэрэглэгчдэд өгөх мэдээлэл нэрээ өөр үйл авчдаг. Жишээ нь Apex бол бондын зах зээл рүү илүү их төвлөрдөг учраас хувьцааны мэдээллийг бол ялангуяа дотоод хувьцааллын мэдээлэл өгөхдөө хувьцаа зэмжтэй урлын мэдээлж тийм үү урлын материалыг бол баг мэйлээр ирэхэ болцсон байна. Гэвэл Apex-ийг бол агуулсан цагаас нь хойш хэрэгжилж байгаа учраас мэдээд өндрийг. Жишээ нь Үлзий & Co буюу Уж ард капитал гэж байхад байсан Үлзий хүчин компани бол бондыгоч барьж байгаа, хувьцаагаач барьдаг. Тийм учраас нөгөө хувьцаа эзэмшлийн хурлын мэдээллүүд бол Үлзий & Co-гоос бол нэлээд ирдэг. Голомт капитал бас айл алийг нь барьдаг учраас мэдээллүүд нь давхар ирдэг. Айл аль нэрнэ. Би бол хэрвээ шинээр орж иж байгаа бол та тэгэхээр бүх юм харагддаг гэх юм уу? Бүх мэдээллийг иж өрнөө авъя гэвэл та ард секуритиг эхлээд ард апыг суулгаад үзчих хэрэгтэй. За тэгээд бусдыг нь бас давхар нэгээд суулгаад харьцуулаад харах хэрэгтэй. За тэрийг нэг гэхэд бас хэцүү. За гадаад харилцааны хувьцааг давхж байгаа бол Голомт капитал, ард securities, таван богд капиталс энэ гурав дээр данстай байж хат бол хамаагүй дээр очнолтой явчихна.
Яг бол мэдээлэл нь арай илүү хүмүүст ирдэг. Бусад компаниуд бол гадаад харилцаа гэдэг нэг юм хийгээд байдаггүй, мэдээлэл ирэхгүй. Дотоод харилцаа болон бондууд явна. Тэгэхээр ер нь бол та бүгд маань хичнээн олон цаасны компани байгаа ч гэсэн ер нь бол топ 5 дотроос л сонгож харилцах хэрэгтэй. Нэгд. Хоёрт зөвхөн нэг компани сайн ингээд one компани дээр л таастай байгаад өөр компани дээр таас нэхгүй гэсэн үг биш. Аль алинд нь таастай байхтай. Би чинь баг 5-6 таастай. 5-6 компани бүртгэлтэй бүгдэн дээр нь харилцаа хийдэг. Яг бол нөгөө зарим их хэмжээгээр авч байгаа гүлгийг арай өөр таастай хийгээд жижиг гэх юм уу өөр зэрэг нэг 5-14 авдаг хувцаагаа бол өөр таасаар явах жишээтэй. Ингээд хооронд нь бас сэлгэж яахгүй бол зөвхөн нэг компани дээр аваад байж бол бас болдоггүй тал бий. Яг тэгэхээр тухайн компани чинь цаана хүн л ажиллаж байгаа юм болохоор бас алдаа гарна. Алдаа гарцгаар тэрий чинь шийдвэрлэх хурдтай шийдэж өгч чадчих үгүй юу гэдгээс нь хамаарат бас өөр байх жишээтэй. Би жишээ нь том дүнгээр бол Apex дээр ороод арай бага дүнгээр бол одоо коллектор ороод ерөөдөө байж ах хэвээр хөдөлгөөн хийдэггүй хувьцаа дээр бол там богд үлцэнтгой MICC-гээр хийждэг байхгүй юу? Чинь MICC гэдэг компани бол хувьцааны судалгаа шийдвэрээр сайн хийн, санал болгодог. Ингээд компани бол өөрөөр хэлэх нь бас ялгаанууд байдаг. Тэгэхээр нөгөө та хаяа нэг удирдалтаа нэг удаа нэлээд наривчсан нэг компани талаар судалгаа авдаг бай. Тэгээд тэрэндээ хөрөнгө оруулалт хийгээ яваад гэвэл MICC гэдэг үнцаас нэг компани дээр таастай байж болно. Тэрүүгээр харьцаа явуулж болно. Гадаад харилцаанд илүү оролцъё те. Tesla-гийн хувьцааг авъя, Microsoft-ийн хувьцааг авъя, Google-ийн хувьцааг авъя. Тэрний явъя. Тэн дээр ингээ гадаад харилцааг явъя гэж байгаа бол голомт хард security Hamburg дугаар дээр байж байгаад гингүй. Ингээд ер нь л энэ 4-5 компани дээр л таастай байж байгаад болчихно. Би нөгөө гадаад хүргэе. Юу заавчлаарай. Энэ нөгөө Идэр Батын та нөгөө юу гэхээр найдвартай гэж боддог бол одоо хувьцаа бонд тэгээ дээрээс нөгөө гадаадын бас хувьцаа бондууд авах боломжтой гэж хэлдэг шүү дээ тий. Тэгээд тэрийг тавина гэж бодож байгаа. Атмат Идэр Бат чи өөрөө жүү залуу шүү дээ. Би бас Идэр Батыг тань, Идэр Батыг тань мэдж байгаа. Идэр Батын хийдэг ажил бол юу гэхээр нөгөө гадаад харилцаанд өөрөө бие дааж орох боломжгүй. Мөн одоо юу гэдэг интерактив брокер ч гэдэм үү, Robinhood энтергээд яг олон улсад харилцаа хийдэг том аппликейшнуудыг ашиглаж чадахгүй хүмүүсд зориулж Монгол маягийн аппликейшн хийгээд тэрнгээрээ тэр апыг ашиглаад харилцаанд ороорой л гэсэн үг байхгүй юу. Тэгээд Идэр Батын тэрийг ашиглах юм бол юугаараа даваа ингэвэл та сар болгон $29 Идэр Батд төлнө үйлчлэгээний үсгээд тэрнийхээ дагуу Идэр Батаас маш их санхүүгийн шинжилгээ судалгаа тайлан мөнгө зөвлөгөө аваа юм гэсэн. За энэ хувьцааг аваараа заараарай ч гэдэг юм тий. Тэрнгээрээ ялгаатай гэсэн. Та өөрөө $29 сар болгон төлөхгүй би өөрөө хийнэ гэвэл бас болно. Интерактив ашиглаад, Robinhood-ыг ашиглаад голомт капитал, ард securities, Hamburg-ийн одоо энэ гадаад харилцааны группүүд байгаа л да. Зарим нь би бас удирддаг. Тэр группүүд рүү ороод харьцаагаа хүмүүсийн хэлж ярьж байгааг бас сураад өөрөө бас дагаад хийж болно. Ягаад ч Япончууд гэртээ суудаг Япон эхнэрүүд хэдэн мянган эхнэрүүд ингээд харилцаанд ороод Японы эдийн засгийг хөрөнгөний зах зээлийг дээш тус савлуулж болоод байгаад Монгол инженер яага болдоггүй тийм ээ. Тэгэхээр болохгүй юм бол байхгүй. Эхлээд хамгийн гол миний хэлээд байгаа юм дөрөхгүй. Эхлээд та ямар нэгэн байдлаар нэг алхам хийгээд үз. Тэгээд сэтгэл зүгээ бэлтээ сурч. Тэгэх юм бол тэр гадаад харилцаа нь байна уу, бонд нь байна уу, дотоод харилцаа байна хамаагүй байхгүй. Бүгд адилхан. Зүгээр л авах заах гэдэг товчийг дараалтаа сэтгэл зүйн хувьд би ямар бэлтгэлтэй байх ёстой юм гэдгээс ойлгочих юм бол ямар ч асуудалгүй. Тэ. Та аль ч компаниар хийсэн Идэр Бат байна уу, голомт нь хамаагүй байхгүй. Эхлээд та суурай тавиад нэг алхам хийгээд үзчих. За зарчмаа ойлгочих юм бол болоо авчих байхгүй.
Би харин гадны бас томоохон хавцаануудаас өөрөө авч үзье гэд Interactive Brokers дээр данс нээсэн л дээ. Америкийн нөгөө компани авах юм бэлээ. Данс нээгээд. Тэгээ шууд өөрөө аваад авчна. Одоо дундуур нь бас өөр хүн амтнд янз бүрийн шимтгэл юу нэр төлөхгүйгээр Тэгээ болооч энэ бол бүхэн нээлттэй хамгийн гол нь та нөгөө зориглоод хийх нь чухал. Үйлдэл хийгээд миний үйлдэл хийгээд байгаа чинь та зоригтойгоор ямар нэгэн алхам хийгээд үйлдэл хийж. Тэрний дараа бол та бүх юм өөр юм. Одоо жамаараа л явчихна. Асуудалгүй байхгүй. Баярхуу гараа өргөсөн байна. Баярхуу. Нөгөө Felix гэдэг нэг application өнгөрөөр нэг яваад өөр ярих юм байхгүй шууд л өөрсөө. Харин тийм. Тэгээд тэрний талаар ер нь одоо бүр тэр чигтэйг хаагдчихсан уу? Би одоо орж орохоо болсон байх. Тэгээ сая дээрсэн зөндөл бичсэн slow-тэй яагаад ингэж л өөрдүүлээд байдаг юм бэ гэдэг. Ер нь л юм байдгийг. Сонгон үзүүлэх хороо бол Монгол угаас гарсан судалгаа байгаа. Мөнгө цагдаа хэргийн газар эрүүн гэмтрэгтэй тэмцэх хэлцээ, эдийн засгийн гэмтрэгтэй тэмцэх тасгай байгаа. Тэднийгээс гаргасан статистик судалгаан дээр ийм залилангийн төрлийн гэмтрэг дандаа эмэгтэйчүүд 80% эмэгтэйчүүд байгаа. Тэр 80% дотроо дахиад бараг 60% гэртээ суудаг эмэгтэйчүүд лөөрдүүлсэн байдаг байхгүй юу. Тэгэхээр тиймэрхүү лөөрийн юм битгий таавд маань ороорой. Хэрвээ янз бүрийн байвал шууд блоклчвээ. Үнэхээр тухайн компани Монгол улсад бүртгэлтэй эзэн дарга зэрэг нь одоо тодорхой байгаа тохиолдолд сонирхож болно. Тэрнээс флекс нь байна уу? Нөгөө хөвсгөлийг юу лээ ямар хэмтэл өрдүүллээ. Термин шиг юм гацын юмд бол орж болохгүй. 500,000 төгрөг шийдвэрчүүл танд 30 сая төгрөг өгье гэсэн Google Translate-ээр орчуулсан юмнуудыг шууд блоклох хэрэгтэй байхгүй юу? Тэр нь ганц Facebook-оор явахгүй, Telegram, Instagram юу гэдэг бүхэл юмар явж идэг учраас тиймэрхүү юмнуудыг та анзаарч хараад тэр чинь ойлгомжтой гэсэн найруулга алдаатай, үгсгээ алдаатай юмуд л явж идэг шүү дээ. Шууд блоклж чагаарэ. Тиймэрхүү янз бүр өөрөөдөө зөндөө байгаа. Тэр бол нөгөө үнцасны компани дээр данс нэ аппликейшн нэ гэдэг байгаа чинь Монгол улсад бүртгэлтэй байна гэдэг чинь Монгол улсад хянагддаг гэсэн үг. Санхүү зохицуулах орон дээр хянагддаг учраас лөөр байх магадлал бага байхгүй юу. Монгол улсад бүртгэлгүй бол ойлгомжтой. Шууд лөөр гэж ойлгох хэрэгтэй. Бэлтгэс мөрөө тийм бэлтгэс мөр нэр нь орчихгүйсэн. Бэлтгэс мөр шүү дээ. Хөвсгөлийн бэлтгэс мөрөнд дүүлээ суугаад байгаа шүү дээ. Одоо хүртэл. Тэгж болохгүй шүү мараа. Ариун гараа өргөсөн асуулт асууж байсан уу? Тэгээд нэг сайн байна. Нэг зүйл асуух гээд. Одоо нэг анхны алхмаа хийхэд аппуу ч юм уу түмэн шуудаас баг хэмжээгээр одоо эхний алхмаа хийгээд хөрөнгө оруулалт орё гэж ботход яг эхнээд яах ёстой бол би апмаа татах ёстой юу хөрөнгөний бирж даснах уу яг эхний алхам нь юу байж болох вэ? Та чинь ард апыг татж аваад жишээлбэл шүү. Рестор байдаг юм юу гэдэг юмнаас ард апаа татж аваад за апн суучин. Жишээ ард автор бол хөрөнгө оруулалт гэдэг нэг зэс байгаа. Яг апа нэнгүүчл өдөрч гараад ирнэ. Тодорхой маяг хажууд байж. Тэн дээр дарахад тэр чинь үнцасны компанийн ард security-сийг данс нээх хэрэг нь баггүй. Тэгэл товч дарахаар бүртгэлийн хураамж 10,000 төгрөг тушаадгийн тэр нь угаасаа процессыг дагуу явчихна. Даасаа сэргийлж байгаа л дэж. За ингээл нийслэлийн 2 хоног дотор, ажлын 2 хоног дотор тань дээр үнцас данс нэгдчихтэй. Тэр нь ард security-с нэгэд байгаа биш. Төрийн одоо үнцасны хадгаламжийн төлөвлөсөн төгөөд төрийн мэдлийн байгууллага дээр за Ариуна гэдэг хүн дээр ингээд хувьцааны данс нээлээ гэдгийг аль биесээр баталгаажуулах тэр хугацаанд 2 өдөр өгдөг байхгүй юу? 2 өдрийн дотор. За ингээд нэгчлээ гэхэд тэр танд хариу мэдээлэл ороод ирнэ. За таны дасгаа баталгаажсан гэдэг. За тэрний дараа тэр хөрөнгө оруулалтын дотор нь арилжаа гэж байж байгаа. Арилжаа руу нөрөхөр ингээд бүх компаниудыг нэрсэн ингээд аагаас эхлээд доош ингээд бүгд бичээтэй ингээд жагсаалтаар байж. Тэндээс нь та зүгээр хайлт цэсрүүндээр дараал апуухээр чил гараад ирнэ. Тэгэл та нэг ширхгийг авах юм уу, хоёр ширхгийг авах юм уу? Ямар хүнээр авах юм гэдгээ та өөрөө сонгоол. Одоо жишээ нь апууг харъя л да. Апуу сая өнгөрсөн 5 өдрийн хаалттай хэлсэн.
921 төгрөг 88 мөнгөөр хаагдсан байгаа байхгүй юу? Та яг энэ үнээр авах юм уу? 930-аар авах юм уу? Эсвэл 910 дээр авах юм? Тэрийгээ та өөрөө сонгоод захиалга өгөөл хараа суучин гэсэн үг. Тэгээ өнөөдөр биш юм агт маргаас нь биелцдэг учраас тэгэл төмөн шууддаг бол төмөн шуудгал гэрэлээр авчихвал гараад ирнэ. Тэгээ хэдэн ширхгийг авах юм? Бас ямар үнээр авах юм? Тэр захиалгаа л өгч гэсэн үг. Энэ бол хамгийн ихний алхмууд нь. Бусад брокерийн үнцасны камерсыг адилхан Apex нөө Apex-ийг хайгд гараад ирнэ. Голомтыг бол голомт капитал гэж гараад ирнэ. За ингээд дасаа нэгэд нэгэ авчихад бол ямар ч асуудалгүй байгаа. Энэ л ихний алхам. Өөрөөр баг ихний алхам нь баг утсан дээр апын тат заах нь ихний алхам байхгүй юу? Заага байдлаа. Насаа асуулт асууя гэсэн үү гараа өргөд. За тэгээ. Энэ нөгөө би нөгөө арт тэгээд Apex 2-ын аппликейшнээр арилжаанд ордог байхгүй юу? Тэгэхээр тэр нөгөө нэг зөвхөн арт дээр гэхэд жишээ нөгөө аппликейшн болгон дээрх нөгөө юунууд нь хэрэглэгч нарын мэдээлэл гарч ирдэг 48 50. Хэрэглэгч үнцасны компани нэр үү? Үгүй одоо нөгөө нэг авах зарах гэдэг юмуд байдаг штэ. Тийм. Ингээд нэг дүнгууд янз бүрээрээ байдаг. Тэднэр нь зөвхөн жишээ нь арт аппликейшны хэрэглэгчдийн мэдээлэл хөл хөрвүүлж яхаар дөө. Ерөөсөө тэр хөнгөн зах зээл дээр нийт арилжаанд орж байгаа хэдэн мянган хүний бүх захиалгууд тэр жагсаалтаар харагдана гэсэн үг. Заавал тэр үнцасны компаниг ашиглаж байгаа тэр хүний гэсэн үг биш шүү. Нийт улсын хэмжээнд ямар ч ялгаагүй юм байна шүү дээ, тий. Ямар ч ялгаа байхгүй. Хамгийн гол нь би бол таад ингэж зөвлөх гээд байгаа. Доороос нь 2 3 компани үнцасны компаниар данстай болоод авчих ихний ээлжинд. За урамшуул өгдөг, мэдээлэл өгдөг, судалгаа өгдөг апп аль нь тэрийг та явцын донд мэдээд авчна. Би шууд тэр нь илүү гэдэг юм аявчээр ашигнаар зөрчилтэй юм шиг сонир болчих гээд байгаа байхгүй юу? Би өөрийгөө ашигладаг юм аа. Та нар энийг ашиглах гэхээр бас болохгүй байна. Тэгэхээр бол та хэд маань хамгийн гол нь дансаа нээч. Тэгээд тухайн компани дээр харилцаагаа хийж заавал тэрийг нэхэхгүй. Хамгийн гол нь та ямар компанийх нь ажилтнууд нь ямар харьцаа хандлагатай байдгийг мөн тань дээр ямар нэг асуудал гарлаа гэхэд та шууд харьцах Viber байх юм уу, Telegram байх юм уу, хаяг нь байна уу? Тийм хаягтай компани айлын. Жишээ нь одоо юу гэдгийг санхүүгийн салбарын мэдээлэл бол дандаа Telegram дээр явж идэг байхгүй юу? Тэгэхээр Telegram дээр ингээд хаягтай онцлосны компани айл нэм, ажилтны айл нэм. Тэгээд та асуудал гараад шийдвэрлэхэд хэр хурдан хугацаанд шийдэж өгч байгаа ч гэдэг. Тэрийг л таараарай л гэсэн үг. Нэг юм асуучих. Үнэт цаас гэхээр нөгөө хувьцаа бондоос бас арай өөр юм байгаа юу? Нөгөө e-Mongolia дээр үү? Тэрийг асууж байна уу? Үгүй ер нь одоо хувьцаа бонд гэл тэр шиг үнэт цаас арай бас өөр үү? Тэрийг бас авдаг гэсэн. Ерөнхийн нэр нь үнэт цаас гэхгүй юу? Дотор нөгөө хувьцаа бонд тэгэл нөгөө яг дэрвтад цаас мас гэдэг айгүй олон хөлбөртэй явчихна. Ерөнхийн нэр нь үнэт цаас тэгэл дотроо бонд тэр хувьцаан тэр тэгэл бонд ч нэлтэ алттай гэдэг шиг хувьцаа нь энгийн ба давуу ирэх ингээл явчихна. Ерөнхийн нэр л үнцаас. Өөр асуух асуулт бол асуурэй. Нөгөө арилжаа ихэд нөгөө брокерууд шимтгэл авдаг штеп. Хэвээ. Шимтгэлтэй брокер нь аль вэ? За ер нь бүгд адилхан. Бүгд адилхан. Тэгээд нэг хөв гэхээр хүмүүс айгүй өндөр гэж бодоод байлгүй. Тэр нэг хувь чинь баг 70-80%-ийг нь үнцасны хадгаламжийн төвлөрсөн төв, клирингийн төвгөө төрийн байгуул авчдаг байхгүй юу? Үнцасны компани дээр 0.2 хөвжлөө нэг жоох юм очдөг. Тэр үнцасны компани
Амьдруулаа гэдэг 0.2% чинь идэж болох нэг хөв нь 0.98% болох юм ааш. Тэгэхээр бүгд адилхан байгаа. Нэг хөв. Харин ч бүр 3% байж байгаад нэг хөв болчиход байгаа шүү дээ. За өөр суухан байл асуурэ. За тайдс нь юутай бодвол хадгаламжтай хүмүүс байдаг байлгүй дээ тийм ээ. Боломжийнхаа хүүг таад хаан банкн дээр байдаг бол хаан банкныхаа голомтд байдаг бол голомтынхоо төрд байдаг бол төрийнхөө даасны хувийг хараарай. Танаг 12 нийтж байна. Арив дээр байгаа 13.5 гэсэн. Хас банк дээр болохоор 12 гэсэн баха. Жилийн өмнө. За ямар ч байсан тийм байна. Зөв. За лендерч болохоор 17 байдгийг. Хард кредит их 18 байгаа. Сентли 19 байдгийг. Тэгээ сентли бол ап дээрээс харагддаггүй. 10 жилийн өмнөх шиг дэвтэр дээр бичүүлж хардаг. Тэр бас ялгаатай байна шүү дээ. Ап дээрээс харах юм уу? Дэвтэр дээрээс харах юм уу? Сонголтоо хийх нь байна. Банкны хадгаламж гэж харьцуулаад бодоод байдаг нэр энэ банк бусуудын хадгаламжийн хүч өндөр юм биш үү? Тий. Банк ус. Энийг харин энийг сайн мэдж авлаа. Харин тий. Ямар ч байсан суугаад суусууд нь ойлгоод мэдээд авчлаа. Суугаагүй сууднууд их үү? Харин тий. Юм суухаар бас хэрэгтэй юм мэдээд авчдаг байхгүй юу? Тэгээ яг богино хугацаанд нэг жилийн хугацаанд мөнгөө өндөр хүүтэй яая гэвэл өсгөөд авъя өгөөж авъя гэвэл бонд юм бэ. За урт хугацаанд ер нь 5 10 15 жилийн дараа за өөр хүүхдтэй үлдээ гэх юм бол хадгалт юу юм бэ? Хувьцаа юм бэ? Гэж ойлгож байна. Гэхдээ ер нь хүн ер нь нэг юмд бүх мөнгөө биш. Яг үнэ. Юмд те ингээд хараагаад энэ ч нэг эрсдлийг бууруулахын тулд эрсдлийг байршуулах юм бизнесээс юмд оруулчаад хүлээх хараа суух биш. Олон юмыг ягаад тэгээд баг дүнгээр заавал их дүнгээр биш. Өөрийнхөө амьдралд одоо юу яхааргүй, хүндрэл учрахааргүй ийм цааш нь хадгалах мөнгөө багаар сар болгон тогтмолт хийж явах хэрэгтэй байна гэж ерөнхий дүгнэлт хэлж бодож байна. Ер нь бол ингэдэж штэ. Одоо би зүгээр муу хэлж байгаа юм биш шүү. Бас эвгүй хэлж магадгүй уучлаарай. Бас урьдчилаад урьдчилж үсчээ. Та бүгдээр эмэгтэйчүүд. За нэгдүгээр та нарт яг одоо зүгээр скава тоолоод хараарай. Скаунт хичнээн нөгөө өхний даруул байна. Бүгдийн өдрөл өмсөхгүй хэрэглэхгүй байгаа. Нэг нь ямар үнэтэй байгаа вэ? За готл байна. Нэг олон готлууд байгаа тийм ээ. Тэр бүгдийн өдөр болго ажиллаад өмсөхгүй байгаа. Зарим нь жилд нэг удаа, зарим нь 2-3 жилд нэг удаа өмссөн л баг. Тэгвэл тэрийг та бүгд арга шинээрээ суугаа учраас эргүүлээд зархад гिचнэг гэр болохоор байна. Тэрийг тооцож үзээрэй. Тиймэрхүү хуужин гэх юм уу шинэвтрэг бодлууд авдаг газрууд бол зөндөө байдаг. Шкаф гэдэг нэг байдаг сан чинь тэрэн дээр авчид маагаад зарчвал бас нэг өөр хэднэр болох юм байж юуны магад тэгвэл тэрийг давд хөрөнгө оруулалт болгоод хадгаламжтай байна уу, бонд байна уу, хувьцаанд байна уу оруулцоход яага болохгүй гэж өдөр дискаунт зайлсхийд байж явахаар. За энэ бол миний санаа. Зөвхөн жишээлхэд тэгэхээр нөгөө та бүдээс юу хийж байгаа гэхээр хөрөнгө оруулалтаа зөв хийгээрээ мөнгөний санхүүжилт одоо юу гэдэг санхүүгийн жоохон одоо дэглэмтэй гэх юм уу? Юу гэдэг лээ. Баттай санхүүгийн сэтгэл хөдлөлөөр гүйжиж чад
янз бүрийн худалдаа хийгээрээ. За яг өөр санхүүгийн учраас нөгөө иймэрхүү судалгаанууд бол надад зөндөө байдаг. Ялангуяа бас урьдчилан үүсчихье. Юу гэхээр сарын тэмдэг ирсэн үедээ битгий ямар нэг арилжаа хийгээрээ. Ямар сонь жишээ авдیں۔ Би. Байдаг учраас би мэдээд байгаа учраас хэлээд байгаа байхгүй юу? Ялангуяа сарын тэмдэг ирсэн үед бүх банкны аппликейшн бүгд нь уртах өндөртэй. Сэтгэл санаа хямралтай эмзэг гэх юм уу? Докторгүй байгаа үедээ ингээд янз бүрийн шийдвэр гаргаждаг байхгүй юу? Амар эмоцтой байгаа үедээ тий. Уруу шийдвэр гарах магадлал бараг 90% байдаг. А бос үед нь зэрэг байгаад байгаа суулна. Тэр иймэрхүү юмудаа бас таа ядаж энд байгаа улсууд шийдвэрээ санхүүгийн шийдвэрүүд зөв гаргаж байгаарэ. Шаардлагатай бол нөгөө хаан багныхаа аппликейшн дээр төгрөгөөч. Яг энэ өдрүүдэд миний ап гацсан шүү. Гүйлгээ хийхгүй гэдэг. Тэрхүү сонголтууд бол хийж болдог байгаа. Тэрийг бас та анзаарч хагаад гингүү. Энэ бол нөгөө суусаа бүрттэй үгүй нөгөө судалгаа байдیں۔ Ийм. За өөр асуух байна. Арай гитрхи яагаад гэж байна те. Би дахиад нэг асуулт асуучихваа. Энэ интерактив брокер ч юм уу эсвэл брокеринг компаниудаар ч юм уу одоо гадаадын хувьцаа авъя гэх юм бол жоохон процессыг нэг сайхан хүмүүст харагдтал яриад өгчдөг. Та өөрөө чинь харилцаанд ордоггүй трапмапын ядаргаа гэж байгаа бол чинь голомт капитал дээр очиод интерактив дээр надад данс дээд өчгөө. Тэр дансаа би өөрөө ингээд та өгсөн тэр данс руу би ингээд $500 шилжүүлчихье гээл чинь. За ингээд бүх юм данс дээд мөнгө шилжүүлчихлээ. За дараа нь тэр интерактивын гадаад харилцааны чинь брокер гэдэг бас нэг хоёр хүн байдгийг утсаар арилжааны захиалга авдаг. Угаасаа та гадаад харилцаанд данс дэхээр тантай гэрээ байгуулна. Гэрээн дээр нь манай брокерд утсан шүү. Ийм цагуудад та гадаад харилцаа нэ. Европын нь, Америкийн нь, Азийн нь гэдэг 3 дугаар өгнө. За тэр улсууд руу та за Хонконгийн бирж дээр байгаа энэ компани утсаг $100 тавья гэж захиалга өгөө. Америк байгаа Tesla-гийн утсыг би ийм үнээр авнаа. Захиалга өгчөө. За биелсэн биелээгүй мэдээг надад өгөөрэй гэд утсаар захиалга өгч. За тэгээд бол хамгийн ихний. За уусаа интерактив ч юм уу голомт дээр очоод нэхэр танд дансны чинь нэвтрэх нууц үгийг бас өгнө. А эсвэл өөрөө орж харж байгаарай гэд. Харилцаагаа хийж чадахгүй бол манай брокеруудаар дамжуулаад хийгээрэй гэд өгнө. За тэгээд данс нөө таны өгсөн утсаар өгсөн захиалга чинь биелсэн байна уу, биелээгүй байна уу гэдээ та зүгээр ап руугаа ороод харж гэсэн үг. Жишээ нь интерактив бол бас нэг олон функцтэй байдаг учраас голомтынхноор чинь тэр олон функцүүдийн наасаас нь болгож хайд хааж жагаад харагдахгүй болгож жагаад яг өөрчлөлт хэрэгтэй зөөн тооны эдэн цэсүүдийн үлдээгээл ингээд кастомайз тохиргоо хийж болдог. Тэгээд торгоо илгээд авчих. Тийм бол бас болно. Тэгэл та $100 гэдэг юм уу $1000 гэдэг юм уу шилжүүлчээ. За чиндөө ингээд авчаараа гэж захиалга өгч утсаар. Тэгээд захиалгын бизнесийг та өөрөө өнөр цаар нэвтэрч ороод хааж гэсэн үг. Захиалга өгч чадахгүй байгаа шүү дээ жишээ. Тэгээд зарах үедээ бас минийхийг зараараа гэж хэлж болно. Гол нь ханш нь яаж явж гин, өсч гин, унж гин үү гэдгээр та өөрөө finance компани юм уу эсвэл инвестинг компани юм уу гэдэг гадаад харилцааны гадаад хувьцааны мэдээлэл явж идэг бүх сайтуудын мэдээг байн харж ах хэрэгтэй болно. Эсвэл брокеринг компанигаа дилерүүдтэй хизээ авч хизээ зархагаа байн зөвлөж гинэ л гэсэн үг. Нэг л их уцаар ярьсан л юм байл болно доо. Эсвэл чадалсан. Ойлгохоор нь гайгүй ойлгохоор байна. Ойлгогдож байна уу? Өөрөө зүгээр хуваараа интерактивыг бас ухаад өөрөө
арилжаанаар яг бас жоохон ажиллагаатай л юм тий. Тэгээд одоо та бүгд харалтаа одоо ингээл энэ Google-ийн Meet гэдэг програмаар бид нар ингээд харилцаж байхад ич цөөхөн итгэв бүгд байгаа шүү дээ. За нэг микрофон нээж хаана, камера нээж хаана тэгээд дүрсээс бол идэх юм багц. Интерактив програм дээр бол энэ үнцасны харилцаа гэдэг програм дээр бол хэдэн мянган товчлуур гараад ирнэ. Айл нь хаана байгааг нь ойлгоход бол бас хөөрхөн юм ажил болдог талтай. Тэгэхээр бол эхэлж хийж байгаа хүн бол тэр мэрэгжлийн чаддаг зүйлээр хийлгэчээд өөрөө зүгээр хараад сууж байгаа хэрэгтэй. Тэгээд YouTube дээр бол жишээ нь яг интерактив програмыг яаж ашигладаг Монгол зааврууд бол зөндөө байгаа. Ялангуяа голомт капиталаас өөрөөс нь гаргасан тайлбар заавар байгаа. Тэрийг харж чадаа энэ дээр даруул ингэдэм юм байна гэдгийг эхлээд өөрөө хараад авах хэрэгтэй. Юу буруу товчон дараад нөгөө авсан хувцаад зарчих магадaltaй. Учираас бас хамаагүй дээр дараад хэрэггүй зүгээр сэсүүдийн ороод үзэхэд бол болно. Зааврууд нөгөө YouTube дээр байж байгаа. Тэгээд мэрэгжлийн бас хэллэгүүд нь бас байгаа тий тэдрийг ялгаж ойлгох хэрэгтэй тийм ээ. Тий. Одоо чинь зүгээр нэг хувцас аваад зарах чинь нэг өөр гэдэг чинь дотроо харилцаа чинь дотроо айгу олон янз байгаа учраас яг ямар харилцаа хийж байгаа яах гэж гэдэг та аюу буруу юм дээр харж дарчвал баларх магадлал аюу өндөр байдаг байхгүй. Опшн буюу хөшүүрэгтэй харилцаа гэсэн л бас өөр төрлийн харилцаа байхгүй. Тэр байдлаар алдаа гарах магадлал анхан сурагчнаас байдаг учраас ихтэй мэрэгжлийн чаддаг үнээр сайхан юм аялцээд даруулж авуулаа дөөр араа сууж хэрэгтэй. Тэгээд явандаа бол өөрөө аваад зараад захиалгаа өгөөд сурчдаг байхгүй. Өдрийн минут би нэг юм асуусан. Одоо би голомт капитал дээр данстай байхгүй юу? Болж. За тэр нөө бонд ингээд авахар бол брокертэй хэлдэг гэдэг чинь тэгвэл би сая ингээд орж үзлээ л дээ. Тэгээд бонд таны хөрөмтөл гэсэн нэг нүүрэн дээр гарч ирж байна. Тэгээд тэрэн дээр ингээд орохоор одоо хэдэн төгрөгийн бонд авахыг сонирхож байна гэдээ илгээх гээд мэдээллүүдээ өгдөг. Өгөөд мэдээлэл өгөөд тэгээд аавна гэсэн үг юм байна тийм. Тэгэхээр тань дээр нөгөө бонд хариуцсан дилерүүд нь тань руу ярих байхгүй юу? Та ингээд бонд сонирхож байгаа юм уу? Таны боломжтой мөнгөнд чинь тэгж та хариулсан юм байна. За тэгвэл манад ийм нөхцөлтэй бондууд байгаа шүү. Та сонирх уу гэд яг өөрсдийг нь аль биесний дугаараасаа залгадаг байхгүй юу? Намайг идээсний дараа тийм. Идээсний дараа. За. Таны нөгөө мэдээлэл чинь тэдэвт байхгүй зөвхөн харилцаж идэл байгаа болохоос энэ хүн юу хичнээн дөрний бонд авах сонирхолтой юм гэдэг нь мэдээлэл нь байхгүй учраас тань руу өөртөө ярина. Нэг хоёр удаа аваад бондын харилцаанд ороод үзсний дараа бол энэ хүн ерөнхийдөө нэг ийм байдаг гэдэг мэдээлэл орсны дараа яг танд таарах нөхцөлтэй бондуудыг таны мэйл болон апдейт харагдах байдлаар мэдээлэлүүд нь ирдэг болчтой. Тийм ээ. Тэгээ сая би нөгөө тэр орж үзсэн чи яг сая юу арилжаа гэдэг лөө ороод бонд дээр ингээ орохоор юу ч яахгүй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бонд харагдсан юм тий. Ерөнхийдөө наад апдейт шууд харагдаж байгаа ч нь бол нээлттэй бонд одоогоор зарлагдаагүй гэсэн үг байхгүй юу? За. Одоо л та тэр хүсэгтээ бөглөөд өгчих юм бол хаалттай бондуудыг танд санал болгоно гэсэн үг. За. Тэгэл та өөрхөн мөнгөнд төгсөлтөд харуулаад авах гэсэн үг. Тэгэл би аппараа дамжуулаад авчна гэсэн үг үү? Яаж авах гэсэн үг одоо бонд ингээ ороод ирлээ. Ер нь бол ихэнхдээ аппараа дамжчихна. Гэхдээ та гэрээ хийх учраас таныг дуудгал байх та. Эсвэл таны байгаа газар ч очиод гэрээгээ бодчихвол дуудаад хийчихнэ. Гүйлгээ нь бол аппараа ихэнхээр нэгдчихэн дээ. За. Баярлалаа. Сая голомт капиталын аппликейшн ярьлаа. Болормаа. За өөр асуулттай
Хүмүүс байвал чөлөөт асуурай. Би нэг зүгээр нэг ерөнхий юм асууч. Одоо ер нь энэ Монголын одоо хөрөнгөний зах зээлд одоо энэ ер нь тулгараад байгаа асуудал сорилтууд ер нь юу байна? Талаар сонирхолж яриул. Яг уу систем талаас нь мэдээж асуудалгүй гэж бодлоо хэлэхгүй. Асуудал байгаа. Юунд дутуу гэх юм уу болохгүй ингээ зүгээр л оролцогчдын тоо нэгдүгээр дэндүү цөөхөн. Нэг яг өдөртмийн харилцаанд нэг 2000 хүрэхгүй гүтэл хүн харилцаанд орж жоод нэгдүгээр тийм харилцагчдын тоо дэндүү цөөхөн гэлээ. Хөлбөрийн насны ажил хийж байгаа гэх юм уу сууж сая гаруй байгаад 2000 гэдэг ч одоо харьцуулшгүй тооёрж байгаа. Нөгөө талд нэг өмч хөвчлөлийн үеийн балиар юмнуудаас болоод хүмүүст хөвцөө гэдэг чинь лөөр хавцсан муухай гэдэг тийм ойлголт бүр суудсан учраас энэ зах зээл рүү орж ирдэггүй. Өөр хүмүүсд нь орё гэхээр эмээ өөж юм уу аав ээж зараа зэстэ бүтэхгүй шүү гэдэг тийм хандлагаар ингээд заачаар нөгөө ялангуяа 90-ад оныхон ч гэдэг юм 2000-ад оныхон ч юм бол энэ салбар руу нэг ордоггүй. Тэгэхээр крипто, coin ч гэдэг юм уу гэдэг баггүй юм нэг орчихно. За ялангуяа нөгөө лөөрийн шинжтэй ямар бол зөндөө орно. Тэгэхээр тэр бэлтгэс мөрөн гэдэг лөөр бомбонороо хэдэн их найдаараа орно. Гэхдээ нөгөө хүмүүсийн ихэдэл хүмүүсийн санхүүгийн боловсрол гэдэг юм байхгүй. Нол. Тэрнээсээ болоод айгүй хөлөө өрдүүлэхээр энэ салбарын хөрөнгө оруулалтууд гэх юм уу энэ салбарт ордог хүмүүсийн тоо байхгүй болчиход байхгүй юу 2000 алдаг оног нийлэхээр нэг 100000 өдөр тутам борж байгаа 2000 хүрэхтэй үнэтэй л. Тэгэхээр чинь бол энэ салбар бол системхээс илүү оролцогчдын тооноос болоод олигтой хөгжихгүй байна даа л гэж боддтой. Энэ бол миний л бодол. Яг өөр зөндөө юм бол яривал зөндөө юм байгаа л та. Додсон бодлоо хүн 20-30 насны чигдүүн байгууллага Монголд тэдний 1% арилжаанд ороод ирэхэд Монголын хөрөнгөний бирж дээр бүх компаниудын хувьцаа доорож 2% нуураад 2 дахин нуураад явчих واخгүй. Тэр чинь тийм байхгүй. Тэгэхээр тэрэн зарцуулах гэдэг юм уу хувьцаа авах мөнгөөрөө бүгдээрээ л нэг электрон тамхи гаал амандаа зуугаал хордоол яваад байгаа жишээ тийм. Тэвэл бид нэг 1xbet дээр байдаг мөнгө тавьж байгаа байхгүй. Тэрний бууга авчаа сууж ирсэн бол өрөөдөр ногдлааш нь ороод явна шүү дээ. Чи муугаар одоо юу гэдэг энгийнээр бодоход л. Харин тийм мөнгө буруу юм руу хийгээд байна тийм хүмүүс. Санхүүгийн бас мэдлэг мэдээлэл байхгүй болохоор энэ талаар ч төр зэсэг нь анхаарахгүй тэгэл хүмүүс одоо их мөнгө бол мэдээж байгаа шүү дээ хүмүүст бол. Тэр мөнгөө аваач ч нөгөө одоо нэг бол мөрөөдөө тоглоом залуучууд нөгөөл нэг бол нөгөө тэр одоо бүлтэс мөрөмд мэтийн эхний юмд өгөөл ингээд айгүй харамсалтай байгаа байхгүй юу. Уул нь тэр их мөнгөтэй яг хөрөнгөний зах зээл рүүгээ орж исэн бол хэрэгтэй байхгүй тийм энэ компаниуд руугаа орвол. Тэгээ одоо жишээ нь ингээд зөв та би өөрөө бас хөдөө аж ахуйн салбарт байдаг хүн. Тэгэхээр чи яг одоо 198,000 малчин өрхтэй байхад 198,000 малчин өрхөөс ямар нэгэн байдлаар хувьцаа авсан ядаж хаан банк дөрвөн банкныхаа хувьцааг авсан малчин 1000 хүрдэггүй шүү дээ. 1000 хүрэхгүй байхгүй юу. Зарим нэг би баг өөрөө загинжиж дөрвөн банкны хаан банкны хувьцааг авахулж авчихдээ 1-2 ширхгийг. Сум дээр нь амар баг юм. Тооч мэдээлэл байдаггүй. Зэний фэйсбүүк ухуулахаараа ямар ч хэрэгцээг нэг баахан нөгөө зариг маригч гэх юм уу илий балаа юм үзээ суугаад байдаг. Гол мэдээлэл ерөөс авдаггүй. Тэгэхээр чинь хамгийн их мөнгөтэй хүмүүс чинь 1000 туу 7000 малттай малчд байгаад байгаа. Тэд нар санхүү салбар дээр ерөөс байдаггүй. Зэрэг мөнгөө тавиад дуулахаараа бомбоноор явуулдаг. Гэл ярил бас зөндөл юм байна л да. Тэгэхээр ядаж таад байна. Бити тийм байгаасаа л гэж хүсэх байна да. Ер нь энэ санхүүгийн мэдлэгийг одоо яаж олгуул ер нь зүгээр вэ одоо энэ. Ерөөсөө сул болсоос манай
манай улс л заахгүй байгаас манайгаас бусад бүх улс төгсгөнгийн 1 2 дугаар төгсгийн сүүлийн 1 2 жилд нь бол бүгдэнд нь заадаг билээ шүү дээ. Сургуульд. Одоо манайхаар бол 11 12 дугаар ангийн хүүхдүүдэд нь заадаг. За намайг 10 жил байх чинь бол эдийн засгийн хичээл эдийн засаг гэх хичээл ордог, макро эдийн засаг гэх хичээл ордог л байсан. Тэгээ надаас хойш бол эдийн засгийн хичээл бол орхоо болцсон байлээ. Одоо ч орохгүй байгаа. Тэгэхээр ч хүмүүс наацхан эдийн засгийн суур юм ойлгохгүй, инфляц гэж юу юм, үү гэж юу юм. Тэрийг ойлгохгүй болчихоос тэгэл бүгдээрээ сайхан л өөртөө асууж байгаас одоо яах вэ? Тэгэхээр ерөнхийдөө миний бодож байгаа юм бол суур боловсролт нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангиудад заашгүй орох ёстой. Тэгээд хөрөнгө оруулалт гэж юу юм, хөрөнгөлөл гэж юу юм гэдэг бүгдийг зааж өгөхгүй л бүгдээрээ ингээд олсон эдэн дөрөв тавьж дугаал. Нэг бол мөрөдөө тоглоом тэгэл нэг бол лөөрдүүлэл ийм л юм болоод байна да. Тэгвэл ядаж таад мэрэгчлээ зөв ойлгочих юм бол төгсөнгийнхээ хүүхдүүдэд эн чинь гэдэг юм агдгийн яаж хилээд ойлгохгүй байгаа л ийм хөрөнгө оруулалтын чиглэлийн сургалтууд төлбөртэй орондоо бүргүй сургалтууд зөндөө болдог. Тийм юмуд нь хамрагдах хэрэгтэй. Хамрагдах. Би бол жишээ нь 10 жилийн ахлагын хүүхдүүдэд төлбөртэй хичээл ордог байхгүй юу? Ингээд тухайн анги нэг юм сургууль нэг хөвшил тавих юм бол тиймэрхүү юмуд бол байдаг. Тэгэхээр ядаж таад байна зөв ойлголттой болчоод тэгээд ахлагын хүүхдүүдтэй бас хэлээд байвал тэд чи ядаж зөв юм өнгө өрнө л гэсэн үг тийм. За иймэрхүү байна. За баярлалаа. Өөр асуух асуултууд байна уу манайхнаас? За өөр асуух асуултууд байхгүй ах шиг байна. За тэгээд өнөөдөр манай клубийн үйл ажиллагаанд оролцож зөндөө гой зөндөө сонирхолтой хэрэгтэй мэдээлэл ярьж өгсөн, зааж өгсөн ган баяртай маш их баярлалаа гэж хэлээ. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа. Би нэг нөгөө микрофон олцсон дээр гэдэг шиг би ч бас татвар ерхий газар дээр гишүүн гэж өгдөг байхгүй. Тэгэхээр нөгөө одоо та бас дуулсан л байлгүй. Татварын хуулийн нэмэлт өөрчлөлт явж байгаа шинжилт. Тэр талаар мэдээлэл авъя, танилцуулга авъя гэвэл танай клубийнхнийг тусдан зориулаад татварын газар дээр танилцуулгын арга хэмжээ зохион байгуулж болно шүү. Ямар заалтууд яаж өөрчлөгдөх гээд байгаа юм те. Тэр талаар бас ерхий газраас нь хариуцсан ажилтнуудаар тайлбар танилцуулга хийж болно шүү. Та тэрийг бас давхар бодож байхгүй тийм ээ. Эсвэл бас үсгүй ч юм. За тэгээ. За их баярлалаа. Бүгдээрэнд нь өнөөдөр ярианд оролцсон бүх хүмүүстээс баярлалаа гişүүдтэй. За баярлалаа. За баярлалаа. Сайхан амарцгаарай. Сайхан амарцгаарай. Баярлалаа. Тэр их За баярлалаа. Айгуу өндөө сургалтанд суулаа. Азтай хүмүүс нь суусан шүү өнөөдөр их зөндөө хэрэгтэй юм сонссон. Хэрэгтэй. Үнэхээр хэрэгтэй мэдээлэлүүд байлаа. Баярлалаа. Маш баярлалаа. Админд баярлалаа. Өдөртөө олон гутал хувцас юм ер нь хямдах хэрэгтэй юм шиг санагдлаа. Хэрэггүй юмнуудаа ер нь одоо бас тий худалдаа авалт хийхдээ хүртэл хувц сунараа яах хүртэл бас анхаарал. Одоо ч тэгээ ер нь манай эдийн засаг муудаад ер нь бас хэцүү болж шүү. Ер нь аль болох сахилга санхүүгийн сахилга баттай химнэлттэй л ер нь бараг тэр шкаф энтер гэх тиймэрхүү газруудыг нэг танилцуулбал бас зүгээр л юм байна тийм. Тийм яг би бас тийм газрууд чинь зөндөө байт юм билээ. Юунд бол нөгөө нэг хөнөө хор хоёр штэ. Нөгөө хувцасаа авчиж өгдөг үү? Тийм тэгээд тэд нар чинь шууд өөрсөндөө яг нөгөө нэг хугаасаа нөгөө эстэн юугаа бас нэг өөртөө үзээ адийн зарж болох уу, адийн зарж болохгүй юу гэх тэгээд ерөнхийдөө хитэн төгрөгөөр байж болохын энтергээд худалдагч нь бүр ингээд юу яаж өгөөд тэгээд тохиролцоод тэгээд яах юм бэ? Тэгээд ер нь л нөгөө нэг бидний эмгтээчүүдийн хувьд бас нэг юм бас юу гэхээр нөгөө
ер нь дэлгүүр орохоос өмнө хувцсныхаа шкаф дотор нэг удаа ингээд эргэлдчихэд тэгээд дараа нь дэлгүүр ор гэдэг бол Харин зөв тий. айгүй их нөгөө хэрэггүй юм их авдаг бид нар чинь. Шаардлагагүй юм удаа нөхөр нь нэг баяр болохгүй нөгөө эхнэр нь ингээд за би нэг одоо баяр боллоо би ингээд надад ингээд хувцас шинэ хадаач өгтэй байна гэсэн юм байна. Тэгсэн чинь нөхөр нь за чи гадуур явжээ би тэгээд чамайг дуудъя гэжээ. Тэгээд нөхөр нь нөгөө эхнэрийн хувцсны шкафанд зөндөө нөгөө яарлагтайгаа хувцс байгааг мэдээд тэгэнгүүтээ өөр газраас нөгөө рак хувцлуудаг рак олж ирэнгүүтээ шкафнд нь байсан бүх нөгөө нэг яарлагтай хувцснуудыг нэлгэж тавиад за одоо чи чинээс шопинг хийх гэсэн. Надад тийм ийм их хувцас байсныг яагаад хувцас байсныг мэдээгүй штэ гэх. Тэгээд тэрнээс хойш ер нь бол айгуу би болгоомжтой ханддаг бас ихтэй. Харин түүхийдэг. тий. Харин энэ чиглэлийн яриаг бас нэг удаагийн яриагаа клубийнхаа хэмжээнд хий гэж бодож байгаа. Ер нь яг шопинг ихтэй яаж ер нь смарт шопинг хийх үү те? Хэрэггүй юм авахгүй. Хүн яг өөртөө харах, өөрийнхөө стилийн одоо юу хэрэв YouTube дээр та нар юу үздэг бол одоо яг нэг capsule wardrobe гэж байдаг байхгүй юу? Яг л хүний үндсэн хувцас тэрийгээ айгуу гоё одоо стилийн айгуу гоё яг хүнд эмгтэн хүнд байх ёстой яг нэг хідэн хувцас байгаа байхгүй. Тэрийгээ авцсан байхад ер нь бол заавал илүү дутуу новш одоо ямар ч хэрэггүй өмсөхгүй тийм авах шаардлагагүй гэх юм. Иймэрхүү яриа бас нэг удаагийн юугаараа бас арай сонирхолтой тий хийвэл эмгтэйчүүд байгаа юм чинь. Тэр нөгөө яг анхнаасаа нөгөө өөртөө зөгтөг өнгө олоод тэгээд тэр өнгөнүүдээрээ л нэг 15-аас 20 тийм одоо зүйлтэй байхад тэднийг ингээд юу зөгцөөж өмсдөг болох юм. Тийм хамгийн хоорондоо protection хийх боломжгүй гэх тийм бас туршлага хуваалцж бас нэг яриа хийвэл бас хүмүүст бас сонирхолтой юм болов. Одоо бас хүмүүс чинь нөгөө нэг дэлгүүр орохоор юу авахаа мэдгүй тэгээд хоорондоо зогцохгүй нэг бахан хэрэггүй хувцас өөртөө зохгүй хувцас авчдаг. Нөгөөдхөө хаях хэцүү байх хэцүү өмсөхгүй. Ингээл маш их мөнгө одоо тий их өөртөө юм хөнгөө байгаад байдаг тий. Байгаад байгаа шүү дээ. Тий. Шкаф дөрөв хувцас байгаад байдаг. Яг өмсөхээр хоорондоо ч зогцдгүй, өөртөө зогцдгүй ийм асуудал аяг хэмгтэйчтэй байдаг. Энэ дээр бас бид нэг яриа хийх гэсэн юм төлөвлөгөө бас байгаа. Сайхан санаа байна. За баярлалаа. Өдөрөөс баярлалаа. За.